хэлээрээ манаас тодорхойлдог байгаа. Тэгэхээр ингээд бол одоо өөрийн хэмжээнд үг хэлдэг гэсэндээ хэлээрээ навцтай байх боломжтой байдаг. За дараагийн шинж тэмдгүүний үе юм гэхээр хэвцүү сонирхол буюу давтагдмал үйл. За давтагдмал үйлсний ерөнхийдөө бол аутизмын дунд төвчнөөс илүүтэй илэрдэг мөн 2 наснаас 4 насны хооронд давтагдмал үйлдэлүүд маань сайн харагдаж эхэлдэг байгаа. За зарим тохиолдолд давтагдмал үйлдэлээс илүүтэйгээр хэвцүү сонирхолтой хүмүүс байдаг. За энэ хүмүүс маань ихэвчлэн хөнгөн чанарын хөнгөн хэлбэрийн аутизмын хүрээний нэмэлттэй хүмүүсд давтагдмал үйлдэлээс илүүтэйгээр хэвцүү сонирхолтой шилжүүлдэг. За тэгэхээр нэг төрлийн хугацааг өмсөх эсвэл нэг хийсэн үйлдэлээ заавал яг тэр стрессийн дагуу хийсэн юм. Эмхүү байдлаар хэвцүү сонирхол ажиглан гарч идэг. За тэгээ бас нэг төрлийн хоолой идэх юм уу? Эмхүү байдлаар за давтагдмал үйлдэл гэдэг маань ерөөдөө яг нэг үйлдэлээ хөрсөн үедээ эсвэл яг стресс үедээ ч юм уу эсвэл яг хит хүссэн үедээ хийх байхыг бол хэлдэг байгаа. За 3 дахь шинж тэмдэг буюу нийгэм шигшлийн чадварын хувьд дээр сая яг харилцаан дээр гарч ижсэн харилцааг илүү hodон төсөөх явах. За тэгээд харилцаан дээр нийгмийн чадвар дээр болохоор яг нөгөө нэг үеийнгийн хамтаа хэдэн харьцаж чинь гэдэг байдлыг нэгдээд бодсоныг үздэг байгаа. За тэгээд бага насны хүүхдүүдийн маань хувьд гэмээр тоглоомыг хэрхэн зөв яг цогцтой тоглож байна гэдгээр бас харагддаг байгаа. За тэгээд энэ 3 шинж тэмдэг дээр нэмээд мэдрэхүйн асуудал ерөөдөө бас харагддаг. За тэгээд мэдрэхүйн асуудал нь дотроо яг мэдрэхүйн эрс хайвал хийж байгаа байдаг. За тэгээд эсвэл хит мэдрэг эсвэл мэдрэхүйн алдагдaltaй байдал. За тэгээд ерөөдөө яг мэдрэхүйн алдагдaltaй хит мэдрэг байдал хоёр хамтдаа ерөөдөө мэдээлэл процессор байдал зэргийн 4 мэдрэхүйн асуудлаараас илэрч гарч ирдэг. За тэгээ яг энэ 4 шинж тэмдэг маань илэрвэл ерөөдөө аутизмтэй гэж үзэж байгаа гэсэн. За хэрвээ одоо аутизмтэй гэж яг онцлогдсон бол яаж одоо цааш нь бүгдтэйгээ харилцаж илүү нийгэмшүүлэх вэ, илүү харилцаанцаа оруулах вэ гэхээр ерөөдөө одоо яг бидний чиглэл бидний одоо нөгөө нэг зорилго бол тэрэн дээр бол төвлөрч ажиллаж байгаа. За тэгээд өнөөдрийн маань одоо сэдв буюу харилцаа ба зан үйл дээр хэрвээ одоо маань яг ямар хөө зан үйл гаргаад байна. За тэгээд сэрэг зан үйлийг хэдийн хэрэг зан үйл рүү чиглүүлгүй. За тэгээд аутизмтай хүмүүстэй тэнтэй байдлыг ашигласнараа нийгэм шүү болон харилцааг хэрхэн дэмжиж чадж гинэ гэдэг талаар би бол ярьж байна. За хамгийн эхлээд ерөөдөө яг зан үйл гэж юу вэ гэж байгаа. За зан үйл гэдэг нь бол ерөөдөө бол үйлдэл хийдэг ба хэн нэгэн ямар нэг зүйлийг өөрчлөх эсвэл ямар нэг зүйлийг өөрчлөхгүй хэвээр үлдэхийг ерөөдөө зан үйл гэж нэрлэж байгаа. За тийм үү зан үйл гэдэг нь дотоод үдүг болоод гадаад үдүгчд хариу үйлдэл үзүүлж байгаа бидний үйлдэлийг бол нэрлэдэг. За тэгэхээр дотоод үдүгчдийн ерөөдөө үйлсэх, өвдөх, эсвэл ядрах буюу хүүхэд хавгууд байгаа үед ууртай хүнсэн байдлаар ч юм уу өөрийгөө илэрхийлэх байдлыг хэлдэг бол за сэтгэл хөдлөлтөд бол айдас, уур гуниг, баяр зэргээс үүдэн зан үйл өөрчлөлтийг бол хийж байгаа. За тэгээд мэдрэхүйн хэрэгцээ буюу хүүхэд дараалт мэдрэхсэлийг эргэх. За тэгээд хад гэрэлсэл хэд цанх дуучин мэж юм уу тиймэрхүү зүйл ингээд мэдрэг байх байдлаар бол илэрдэг бол дотоод сонирхол төвлөрийг миний дуу сонсогдож байна уу? Сонсогдож байна. За дотоод сонирхол төвлөрөх буюу нэг зүйлд одоо хэтчгийг анхаарлаа хандуулах. За тэгээд түүнийг саднуулахад илүү бухимдах байдлаар дотоод үдүгч нь бол бүгдийг илэрдэг бол гадаад үдүгчийн хувьд бол хит чанга дуу чимээ хурц гэрэл энэ сонсгод одоо хараанд мэдрэг болохгүй байснараа гаргаж байгаа зан үйлийг нь ярьж байгаа. За тэгээд орчны өөрчлөлт хуваар алдагдах болон одоо зүйлээ авах боломжгүй байх эсвэл хүмүүсийн үр зэргээс бол гадаад үдүгчөл илэрч за тэгээд зан үйл бол бий болгоо. Тэгэхээр зан үйлийг хөгжүүлэх үед бол агай олон аргууд байдаг. Үүнээс хамгийн түгээмэл байдаг 4 аргын талаар хэлээ ярьж байна. За эхний арга буюу DTT-ийн ерөөдөө бол яг туслан дээр суурилсан арга гэж нэрлэгддэг байгаа. За тэгээд энэ арга нь болохоор
нэг зорилготой тодорхой богино хугацааны сургалтын нэгж төслүүдийн дараалсаар нь явагддаг. За тэгээд төсөлт нь ерөөдөө тодорхой заавар тэгээд хариу за үр дагавар гэсэн 3 шаттай явагддаг бол заавар нь багш эсвэл эцэг их одоо тодорхой зааварг нь чи надаа үүнийг өгөөч эсвэл тэрийг хардаа ч юм уу тиймэрхүү байдлаа. За хариулт нь бол хүүхэд зөв хийх юм бол шагнуулна. Хэрвээ буруу хариулт нь хүүхэд зөв эсвэл буруу хариу үзүүлнэ гэсэн хоёр сонголттой. За хэрвээ үр дагаврын хувьд зөв хариулт үзүүлэх юм бол шагнал, буруу хариулт үзүүлэх юм бол түүнийг тайлбарлах гэсэн илүү шууд яг нөгөө нэг эцэгний эсвэл багшийн чиглэлүүдийг завхруулахын дараа явагддаг арга байна. Тэгэхээр энэхүү аргын маань давуу талын хувьд гэх юм бол нарийжсан одоо зорилготой тэгээд системтэйгээд үр дүн бас нөгөө хэмжиж шууд боломжтой. За тэгээд энэ аргыг шууд Excel дээр хүмүүсэл нөгөө нэг тосногдсон байдлаар үр дүнг нь бол тодорхойлдог. За тэгээд аутизмтэй хүүхдүүд бол шинэ ур чадвар эзэмшүүлэхэд хамгийн үр дүнтэй арга. За тэгээд анхаарах зүйлсийн хувьд бол хэд механик санагдах эстэй тэгээд ерхий хэрэглэн шилжүүлэхэд заавал нөгөө нэг жижигчсэн шатлалын дагуу хийх ёстой байдаг. За тэгээд хүүхдийн анхаарал сул богино хугацаанд олон давтамжтай бол хэрэглэсэн зүйтэй тэрнээс нөгөө нэг урт хугацааны туршид боломжгүй байдаг. За хоёр дахь арга буюу PRT-ийн зан үлийн ур чадваруудыг хөгжүүлэх замаар бусад чадваруудыг дагалдуулан сайжруулахад чиглэгддэг. За өөрөөр хэлбэл зөв зан үйлийг хөгжүүлснээр нийт зан үйлийг хөгжих нөлөөтнө гэж бид үздэг байна. За тэгээд үүний үе шатууд нь хүүхдийн сонирхол дурлах. За тэгээд сонирхол дутаа сэдв тогтоомыг сургалтын хэвсэл болгон ашигладаг. За тэгээд хүүхэд санаачилсан харилцааг дэмжих шат. За тэгээд хүүхэд өөрөө асууж хүсч оролцох боломжийг бол нээлттэй байлгадаг арга бас давуу талтай. За тэгээд шагнал нь хариутай шууд холбоотой байх. За хүүхэд зөв хариу өгвөл яг тэр зүйлээр нь шууд шагнах байдлаар явагддаг гэсэн. Тэр одоо алюмины карт авчих юм бол шууд алюмины өгдөг. За эсвэл бөмбөг гэж хэлсэн тохиолдолд шууд бөмбөгийг гаргаж ирж өгөх байдлаар явагддаг. За тэгээд нээлттэй бодит орчинд сургалтын чадaltaй. За сургууль гэр тоглоомын газар техник одоо газар хэрэглэх бүх газар за тэгээд хэрэглэхүүнтэй орчинд хийж болно. За тэгээд олон давтамжтай өдөр тутмын орчинд хэмжиж идэг батчдаг байгаа. Тэгэхээр эцэг их багш нар нь зээгүүгээд хэрэгжүүлж болдог байгаа. Тэгэхээр нөгөө нэг заавал одоо хичээлийн цаг гаргаад эсвэл яг тодорхой хугацаанд байна гэхээсээ илүүтэйгээр бүх үйлдэл бүх дагаврууд дээр нь иргэд олон аргыг ашиглах боломжтой. За тэгээд иргэд бол бүгдийн сонирхол идэвхийг нь ол дэмждэг давуу талтай. Тэгээд хэл яриа нийгмийн чадварыг байгалийн байдлаар бол хөгжүүлдэг. За ерөнхий хэрэглэн шилжих чадвар өндөр эцэг их багш нар өдөр тутмын хэрэгжүүлэх боломжтой байдаг бол анхаарах зүйлсийн хувьд бол хүүхэд тохируулсан байх ёстой. Одоо хүүхэд болгон өөрийн гэсэн онцлогтой учраас яг нэг зааврын дагуу гэхээсээ илүү хүүхэд болгонд багсан байдлаар явагддаг. За эхэндээ чиглүүлэлт нь бас их шаарддаг. За тэгээд шагналыг нарийн сонгож урамшууллыг үр дүнтэй хэрэглэх шаардлагатай буюу байхгүй байгаа зүйлийг шагналаар байлгаж байгаа. За 3 дахь арга буюу DI гэдэг нь нарийн боловсруулсан хичээлийн төлөвлөгөөтэй багшийн шууд заавар чиглэлд тулгуурладаг. За тэгээд давтамж практикаар чадвар хөгждөг. Тэгээд ойлголтыг шалгах болон алдааг шууд засахад анхаардаг байна. Тэгэхээр энэ болохоор шууд зааварчилгаа өгдөг буюу багшийн мэдлэгийг тодорхой ойлгомжтой байдлаар хүүхдэд тайлбарлаж өгнө. За тэгээд хамтдаа ерөнхийдөө олгийн баг сууж хамтдаа тасгал бодны эсрэг чиглэлд хүүхдтэйгээр оролцдог. За дараагийн алхам нь бол бие дан гүйцэтгэх буюу сурагч одоо дасгалыг өөрөө хийж багш хянах эсвэл буруу хийсэн тохиолдолд чиглүүлж засах үүднийг бол гүйцэтгэдэг. За дөрөв дахь алхам буюу дахин давтах. За энэ болохоор чадварыг батгах. За тэгээд хэрэглэн эсвэл шийдвэрлэхээр ингээд байнгын хийх байдлаар явагддаг. За тэгэхээр энэний давуу тал энэ аргын маань давуу тал нь байгаа юм бэ гэхээр суралцах хөдөлгөөнтэй хүүхдүүдэд илүү тохиромжтой байдаг. Сургалтын алдаа бастай гэдэг нь тодорхой хугацаанд олон тохиромжтой. За тэгээд мэдээж хаанч бас их боломжтой байдаг. За тэгээд хүүхдийн ахиц сэтгэлэг бас хүүхдийн ахиц сэтгэлийг ингээд
доор нь хянаад явах боломжтой. Тэр үедэд бол аутизмтэй хүүхдтэй дисплей бол хөгжлөмжлөлттэй хүүхдтэй харьцангуй энэ нөгөө нэг хүүхний хэцийг нэг хэмжээж авах нь өөрөө болсон эцэг ийм хувьд сэтгэлзээ үр дүнтэй аргууд нэг байгаа. Аль одоо шинж явж тэр хэцтэй байна гэдгийг надад байнга хандлах шаардлагатай. За тэгээд энэ аргын маань хувьд бол анхаарах зүйлсийн хувьд бол энэ загвар нь болохоор ихчлэн хүүхэд гэхээс илүү багш төвтэй байдаг. За тэгээд баг зэрэг дуу буюу яг зөрчимтэй байдлаас илүүтэйгээр хийж дуустах хэрэгээс илүү удаан хийх байдлаас явагддаг. Тэгээд сурах арга барил дээл чадвар хөгжүүлэхэд бол цаасан арга шаардлагатай. Буюу ямар нэг өөр аргатай хослох шаардлагатай арга байгаа. За өнөөдрийн яг ингээд үйл арга бүсгүйтэй арга буюу буюу веб тавар арга нь болохоор хүүхэд юу хийж байгаа нэр илүү хүүхэд юу хийж байгаа гэдгээр илүү шаардлага хандуулдаг арга байгаа. За тэгээд хэл яриаг ам болон тохио зургаар илэрхийлэх ямар ч аргаар бид бол хийж болно. За тэгээд бүгд ямар нэг зүйлийг хүснэ. За тэгэх юм бол тэр зүйлийг нь шууд урамшууллаа гаргаж ирэх арга байгаа. За тэгээд тэрээ одоо бүгд манд зураг авчих юм бол үүнийг одоо нөгөө татаж хэлүүлэх байдлаар багш ажиллана гэсэн. Тэрээ бүгний зураг авчих юм бол бөмбөг гэж хэлээрээ эсвэл энэ юу илээ гэх байдлаар явна. За тэгэхээр даваа талын нь бол бүгдийн хэл яриаг зорилттой практик байдлаар хөгжүүлдэг. За тэгээ ярих чадвараас гадна харьцах чадвар бол бас хөгжиж явж байгаа байгаа. За тэгээ хэл яриаг ерөнхий хэрэгцээнд шийдвэрлэхэд хамгийн онцтой арга. За тэгээд энэхүү аргуудын маань яг одоо ингээд ялгаатай болон эзэл төсөлтөд асуудал гарч ирж байна. Тэр ихэд эзлэн за хүүхдийн маань идэх болон багц чиглүүлэх байдлаар за эсвэл багц удирдах байдлаар эсвэл хүүхд маань оролцох байдал нь аль нь вэ? За тэгээд аль аргыг нь аль утсанд илүүтэй ашиглах боломжтой байна гэх нь бас гарч ирж байгаа гэсэн. За зан үйлийг ерөөдөө өөрчлөхийн тулд тэрхүү одоо нөгөө сөрөг зан үйлийг хэвлэлийн эрэг зан үйлээр оролцуулахыг зан үйлийг чиглүүлэх эргийн зарчим бол яг энэ 3 үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээр ямар зан үйлийг өөрчлөхийг хүсэж байгаа эцэг өөрөө тодорхой шаардлагатай. За тэгээд хоёрт нь яагаад энэ зан үйл болсныг ойлгох хэрэгтэй. Ойлгох буюу яг тодорхой. За гурав нь эрэг зан үйлийг хэвчүүлж нэмэх ба сөрөг зан үйлийг олсгох шаардлагатай. Тэгээд ерөнхийдөө бол яг нөгөө нэг юм ямар зан үйлийг өөрчлөхийг хүсэж байгаа. За тэгээд аль нь яг сөрөг зан үйлийг эрэг зан үйлийг гэдгийг тодорхой байлаа. Яг энэ зан үйл гэдэг зүйл дээр зан үлийн өмнө нь юу болоод байгаа за эсвэл зан үлийн дараа юу болж байгаа вэ? Яг нэг тайлбарлаж байгаа вэ гэдэг зүйл маань хамгийн чухал байдаг. За тэгээд бүгдийн зан үйлийг ерөнхийдөө хандвал яг энэ үйл ажиллагаа эсвэл яг тэр зан үйлээр гарч байгаа байдал нь яг энэ функцийн дагуу ерөнхийдөө явдаг гэсэн. Тэр хүүхэд эсвэл анхаарах гээд байна уу эсвэл анхаарлаас гарах гээд байна уу? Эсвэл ямар нэг зүйл дээр мэдсэн хувьд тэр таалагдаад авах гэж одоо сөрөг зан үйл гаргаж гин үү? Эсвэл тэр зүйл үнээр таалагдахгүй хүсэхгүй учраас сөрөг зан үйл гарч гин үү? Энэ нь болохоор яг авах, сонсдог эсвэл анхаарах эсвэл мэдгүй тулгуурсан байдаг. Эсвэл энэ зан үлийн өмнө юу болоод байгаа, дараа нь юу болоод байгаа гэдэг нь хамгийн хатна. За тийм бол ямар зан үйлийг өөрсдөө хүсэж байгаа буюу эрэг зан үйл гэж юу вэ? Эрэг зан үйл тэгвэл яг ямар зүйлийг эрэг зан үйл гэдэг ямар зан үйлийг сөрөг муу зан үйл гэж хин яг тодорхойлоод байгаа гэдэг нь sagensцээ. За ингээд зан үйлийг өөрсдөө тодорхойлоход энэ зан үлийн жагсаалтыг гаргах шаардлагатай. За тэгээд зан үлийн жагсаалтыг гаргаснараа эрэг зан үйлийг урамшуулж босцоод хэвдэл сөрөг зан үйлийг үр таан босгох эсвэл эрэг зан үйлээр ордууд ийм үйл гэдэг байна. За тэгээд бүх таан гаргаж байгаа зан үйл болгоныг сад бичээд за эхний одоо жишээнээр бол суугтаа үсгэж хийсэн сэтгэл байдлаар гаргаж ирж байгаа бол үүнд эрэг зан үйл дээр бол урамшуулах буюу үсгэж өгөх. За тэгээд бүгдээ мартах зэрэг за сөрөг зан үйл дээр жишээнээр үнсөөд үйл байдлаар бичиж ин гэх юм бол үүнийг ордуудын тулд хэдэн хүсэлтэй хэлхийг нь үгэн бол эсвэл үгэн басаар тайлбарч цаатдаг гэсэн. Тэр хүүхэд маань одоогоор үг хэлж байгаа бол
стенэр чи яагаад гэсэн идмээр байгаа мó юу идмээр байгаа гэдэг байдлаар явна. Хэрэг хараахан үгээс амжаагүй байгаа ч юм уу тийм бодолтой зураг авшиглах эсвэл ямар нэгэн биеийн хэмжээр өөрийнхөө хүсэлтэйг сэтгэлд байдал чиглүүлж шаардлагатай гэсэн. За тэгээд ихэд бас яг яагаад одоо нэг эрэг заавал одноос бүрэг заавал гэдгийг ангилалтаа эцэг маань өөрсдөө эсвэл багштайгаа хамтраж ихэд бол ангилсан гэсэн. Яг мануугтын гарч байгаа энэ үйл маань бол ихэд бол урамшуулаад тусчуулаад хүчтэй үлдэх хэрэгтэй зан үйл байна. Энэ зан үйлнүүд дээр ихэд бол сөрөг буюу одоо нэг та багсах шаардлагатай зан үйл байна гэдэг. За тэгээд энэ зан үйлүүдээ ингээд бичснийхаа дараа ингээд хоёр ялгаж хуваах нь байна. За тэгээд одоо яг нэг байхгүй болох байгаа зан үйл буюу сөрөг зан үйл дээрээ яагаад энэ зүйл одоо өмнө нь одон дараа гэдэг зүйлийг идэх ажиглаарэ гэсэн одоо хүрээнд яг энэ хүслэгтэн дээр дээрээ одоо хэдий хийхээ гэж харагдчихээн гэсэн. Яагаад энэ зүйл гарах болсныг одоо ойлгох тань тул өмнө нь болсон буюу өдөөгч зүйл нь юу байсан бэ гэдгийг бол за өнөөдрийн энэ жишээн дээр бол багц тоглоомоор тогсоор байсан буюу өмнө нь болсон зүйл нь багц тоглоомоо хураагаарай гэсэн зааварчилгаа өгсөн байна. За тэгвэл одоо ингээд ямар зан үйл гаргасан нь хураагаагүй буюу багшийн командыг хүлээж аваагүй тогсоор байсан бол үүнийхээ дараа гарсан заавал нь багшийн хувьд багш бол тастай хэлсэн. За энэ зан үйлийг одоо яагаад тийм болсон бэ гэхээр бат магадгүй тоглоомдоо хитрхийг анхаарлаа хандуулсан буюу мэдхэн асуудал болсон. Хоёр дахь нь бол батын явцаа сонирхлоос болоод заавал өөрөө дуустал өөрөө шилжихийг хүсээгүй байсан байсан. За тэгээд дараагийн жишээнээр болохоор дараагийн алхам дээр болохоор багш одоо баттай очоод дахиад тоглоомоор хураагаарай гэсэн бол зааварчилгаа өгсөн. За бат багшийн үгийг үл тоон тоглоомоор тоглосоор байсан. Тэгвэл гаргаж байгаа дараагийн багшийн хийсэн үйлдэл нь болохоор гараас нь зөөлөн хатгаад цэцэн хийсэн буюу анхаарлыг нь өөртөө татсан байх. За тэгээд 3 дахь алхам дээрээ багш гараас нь одоо хатсан хэвээр тоглоомоос тоглоомоо эргүүлэн татан багшийн нүд рүү харсан. За тэгээд багш батад хандаад тоглолт дуслаад тоглоомоо хураагаарай гэсэн зааварчилгаа өгсөн байдлаар буюу яг ингээд нэг үйлдэл дээр ингээд тэр зан үйл тоглох одоо зан үйл дээрээ л өмнө нь юу болоод байгаа. За тэгээд дараа нь яг яаж хийгээд дуусгаад байгаа юм бэ гэдэг зүйлийг бол яриад байна гэсэн. Тэгэхээр энэ зан үйлийг бид нэр өөрчлөхийн тулд ихэд бол яг батыг цааш нь чиглүүлээд буюу энэ одоо тогж байгаа зан үйлийг нь анхаарлыг нь салгах хэрэгтэй гэсэн хийж өмнө нь олсон энэ процесс дээрээ илүү яг нэг төвлөрүүлээд өмнө нь тэр бүгд хүний анхаарлыг татгаад эснээсээ мэджгүйгээс нь болоод эснэ үү гэдэг дээр яг тодруулаад одоо гаргаж байгаа үйлдэлийг нь зогсоох юм уу эсвэл яг нэг хамтарч хийж дуусгах байдлаар явнаа. За тэгвэл яг одоо гаргаж байгаа эрэг зан үйлийг батжуулах нэмхийн тулд эрэг зан үйлийг заавал урамшуулах шаардлагатай буюу одоо бат яг багш руу анхаарлаа хандуулаад нүдэрээ авсан тохиолдолд юм уу яг анхаарлаа шилжүүлж чадлаа гэдэг дээр нь урамшуулгаа эсвэл яг нэг багш гараас нь бариад тоглоомоо хураагаад өөрөө багш маань чиглүүлж байгаа ч гэсэндээ батыг тоглоомоо хурааж байгаа дээр нь батчуулж олж бол урамшуулах шаардлагатай гэсэн. За тэгээд яг энэ зэрэслээд яг нэг зөрчинтэй байдал бол орж ирж байгаа буюу ямар нэг зан үйлийг бол өөрчлөхийн тулд заавал зарчимтайгаар явагдах шаардлагатай. Яагаад гэвэл зан үйл дээр болохоор энэ маань бүх хэдэн настай байна, хэр удаа хийсэн байна гэдгээс хамааран одоо нэг хүүхдэд зан үйл тодорхой хэмжээнд удаа хугацаагаар судалсан байдаг. Тийм учраас тэр зан үйлийг өөрчлөхийн тулд яг тэр зан үйл бий болсонтэй ижил хэмжээний цаг хугацаа болон эсвэл нэг багшийн одоо чиглүүлдэг дэмжлэг шаардлагатай гэсэн. Тэгэхээр мэдээж хэрэгээр зан үйл ингээд суучсан эсвэл мэддэг бол анхааралтай одоо тэр зүйлсийг одоо өөртөө тавтай мэдрэмж төрүүлдэг байгаа зан үйлийг зогсоохын тулд хүүхд маань тэр зэрэг маш их хэмжээгээр тийм бодит байгаа үйлдэлээр сөрөг хариултууд бол үзүүлнэ. За тэгээд энэ үед яг багш одоо эцэг эхчүүд маань зөрчинтэй байснараа тэгээд тухайн зан үйлийг зогсоох боломжтой болсон гэсэн үг байна. За тэгэхээр сөрөг зан үйлийг багасгах одоо хамгийн том
асуулын эцэгний өгүүлбэл мэдээж хэрэг үл тоохоогоо тэгээд яг өмнө бас ихтгэлээр яг ярьж ирсэн шиг энэ бүгд маань уурлах үед одоо тэр зан үйлийг ингээд сов гэж хэлэх үед түүнийг эсэргүүцэх гэж үргэлж байгаа нэг эцэг бадан багш маань уурлах чанга дуурах гэсэн нөгөө нүүрний хувирал гаргаж байгаа нэг нөгөө хүүхдээ маань анхаарал татах хэрэгслийг бий болгож байгаа зүйл байдаг буюу сөрөг оншууг болчихдог гэсэн. Тэр хүүхэд уурлах үед эсвэл нөгөө нэг хийхгүйгээд сөрөг зан үйлийг гаргаж байгаа үед үл тооснороо хүүхэд өөрөө бие даан тайвшлах боломжийг бол байнга олгож тэр стресс менежмент хийх боломжийг бол олгодог байгаа. За тэгээд мөн сөрөг зан үйл нь анхаарал татах хэрэгсэл биш гэдгийг бол бид ойлгох байгаа. Тэгэхээр нөгөө зочдтой байдал маань өөрөөс уснараа нөгөө мэдсэн дуусах хэрэгтэй гэдгийг нэг ойлгож байгаа. Анхаарал татах юм хэрэгсэл болгох цагааг нь эцэг эхчид маань өөрсдөө тоохгүй байснараа байхгүй болж чадна гэсэн. За тэгэхээр яг энэ юу гарч ирж байгаа? Энэ зан үйл сэтгэл хөдлөх юм бол зан үйлийн хоцтолт байдлын хүчлийг гэдэгт одоо би тайлбарлаж байна. За тэгээд энэ яг бид нар ч яг ямар хэрэгтэй вэ гэхээр ихэд хүүхд маань ихэд 50 байгаа орчиндөө яг шин зүйлийг сурч мэдэх тэгээд яг өөрийнхөө чаддаг зүйлийг ч юм уу хийх боломжтой байдаг. Хэрвээ хүүхд маань жоохон төвшсөн эсвэл яг нөгөө нэг эдгдээ сөрөг зан үед гарч байгаа үедээ гаднаас ямар нэгэн зааварч хийлсийг бол бүлээн авах боломжгүй эсвэл бүлээн авах хүсэхгүй юм уу тиймэрхүү байдлаар ажиглагддаг учраас бид нэр яг нөгөө нэг энэ ихэд зан үеийн нөгөө сэтгэл хөдлөлт юм бол энэ хүчтгүүдийг бол сайн мэдж авах хэрэгтэй гэсэн. За тэгэхээр бусад нэгжлийн дагуу тэгээд зан үеийн хүч буюу багаас дээшээгээ харагдаж байгаа. За тэгээд харин хэвтээд хэллэгдээр болохоор яг цаг хугацаа буюу яг нөгөө нэг дараалууд нь харагдаж байгаа гэсэн. Тэгээд хамгийн ихний доод байж байгаа сумаар засан хэсэг буюу тайван байдлууд яг бидний хамгийн хүсдэг зүйл буюу хамгийн хүүхдийн тохиромжтой үе гэсэн. За дараагийнх нь төлөвлөс үе буюу хүүхдийг ихэд бол яг сэтгэлийг нь төвшөөд уурлах стресст оруулах хэвцэл үүсч эхэлж байгаа. За дараагийн төсвөр үе дээр болохоор хүүхэд сэтгэл тавгууцсан байдлаа ихэд бол гадшаа илрүүлж эхэлнэ. За тэгээд биеийн нисэг хөдөлгөөнтэй болох хүмүүсд сарны сарсэлсүүд амдаа дуу чимээ айлтгах байдлаар илэрдэг ба. За буцаж чиглэх үедээ сөрөг зан үед яг боцтойгоор боцтмалаар илэрнэ гэсэн. За тэгэхээр хүүхэд уур хилэн нэмэгдэнээс нөгөө зарим зүйл хэмсгүй зан уур гаргаж ирнэ. За тэгэхээр энэ яг оргил үе дээр болохоор хүүхэд маань хамгийн өндөр хариуцаар буюу яг нөгөө нэг хүүхэд уурсан, шарсан эсвэл одоо хөрөнгийн авир зан гаргах ч юм уу тиймэрхүү ноцтой үйлдэлүүд нь гарч ирдэг гэсэн. За дараагийн одоо яг доошоо бууж байгаа үе буюу намжих үе дээр бол оргил үеийг тавсны дараа хүүхэд бол сэтгэл санааны хувьд айжмаар бол өөрөө цаанасаа тайвширч хэлдэг байгаа. Тийм учраас бид нөгөө зарчимтайгаар үйл тоож үлдээ хэрэгтэй гэдэг байгаа гэсэн. За тэгээд 50 байдлын сэргэлт үе хийж байгаа. За тэгээд энэ үед болохоор хүүхэд хэвийн байдалд авч харилцаа эсвэл сонцох байдал нь одоо айжмаар сэргэж хэлдэг. За тэгээд энэ 7 үеийн хувьд бол эхний 50 байдлын үед хүүхэд төлөвсөд энэ үед хүүхдийг бол урамшуулж энэ 50 байдлыг нь бол хадгалах хэвтэйг сургалтын үед хэрвээ одоо яг энэ өдөөгдсөн зүйлийн үеийг эхэлсэн үед буюу гадаад орчин сэтгэл төвшөлт нөлөө үүсэж ирсэн үед яг сургалтын үед яах вэ гэхээр тухайн хүчин зүйлийг олж харах тэгээд тэр зүйлийг хэрвээ олж тогтоосон бол нөлөөийг нь багасгах шаардлагатай. За 3 дахь үе буюу төгсөр үе хэлсэн. Энэ үед бол хөдөлгөөн ихсээд анхаарал нь сарнаад хүүхэд маань тодорхой хэмжээнд бол авгуудад хэлж байгаа гэсэн. За энэ үед бол сургалтын үед бид нар тайлбарлах арга хэрэглэх эсвэл яг нөгөө нэг дэмжлэг үзүүлэх шаардлагатай байдаг. Тэрэн дээр хүүхдийг тайван байлгах ямар нэгэн энгийн тусгалууд хийх ч юм уу тиймэрхүү зүйлүүд хийж гисэн. За хурцаг үе дээр баттай уурлах үүдээ буцах дуу одоо хүүхдийн манд дуугаа өөрсдөө хэцээгээр бол шинж тэмдэг нь илэрдэг бол бид нэр яг сургалтын үед бол 50 дуугааны үүдтэй байх шаардлагатай. За тэгээд зайнаас ажиглах буюу яг нөгөө нэг энэ
удаж байгаа үед нь гүйж бол за 50 байгаарай одоо өөрийгөө тавьсруулаарай насгаагараа ч юм уу тиймэрхүү байдлаар ажиллахаас илүүтэйгээр тэгэхэд бол зайнаас ажиглаад за тэгээд тэмдэглэлийн орд байгаа учрах шаардлагатай буюу яг энэ үеийн дараа болдог өмнө нь ямар хүү үйлдэлээс юунаас болоод ингэж уурсан бэ за тэгээд тэр удаан хугацаанд урдна гэдгийг тэмдэглээд авч явах хэрэгтэй гэсэн. За оргил үе дээр болохоор яг нөгөө хөрмийн зам маань хяналтгүйгээр гарч хэлдэг. За энэ үед бол хүүхдийн физик аюулгүй байдлыг хангах шууд хариулт хийхээс зайлсхийх шаардлагатай. Би яг хүүхд маань уралж байгаа үед тэрээ өөрийгөө гэмтээдэггүй бол яг үл таагаад явах буюу өөрийгөө тайвшруулах юм хэлээ. Тэрээ яг нөгөө физик аюултай байдал буюу өөрийгөө зохицуулдаг гэмтийг ямар нэгэн үйл гаргадаг бол тэр хүүхдийг тайвшруулах нь байж одоо нөгөө нэг өөрөө тайвшрах хэрэгтэй гэдгийг нь сануулж хэлж яах. За тэгээд өөр өвдөө уулзаар чиглүүлээд өөрийгөө гэмтээхгүйгээр хэдэн уралдах гэдгийг нь чиглүүлж өгөн буюу тийм удаач юм уу эсвэл нэг сагаа гаргаж юм уу тийм аргыг зааж өгсөн. Тэгээд энэ үед одоо бид бол айцыг болон доктор ямар нэгэн царины хувьсаа мэдээчийг гаргахгүйгээр чи ингэж өөрийгөө зөвхөн өөрийгөө зөвхөн эсвэл чи өөрийнхөө зөвхөн юм уу тиймэрхүү чиглүүлж өгөн гэсэн. Тэрнээс яг энэ одоо бий болоод байгаа асуудал дээр ямар нэгэн заавар чиглэл зөвгүй бүгдийг тавьчихыг нь бүлээх байгаа. За тэгээд энэ намжиж одоо нэг уурах зар намжиж байгаа үед болохоор бүгд манаас тайвширчдаг. За тэгээд за зурх буюу одоо нэг уурснаасаа ичсэн учраас ингээд ганцаараа суугсад ганцаараа байх харилцаас одоо жоохон төгшөөх зэрэг замуудад илэрдэг. Энэ үед бол эцэг болон багцаас дэмжлэггүйгээр 50 орчим байлгаа. За тэгээд яг энэ үед нь сая уурсан талаар нь ярьцгач надад. За сэргэлт буюу яг 50 байдлын өмнөх үед орсон үед болтлоор бүгд тэр гарч иж байгаа шийдвэрийн үед бол эргээд хэвийн байдалтай буюу яг заад нэг хийжсэн үйл ажиллагаа байдлаар үздэг бол за энэ үед нь дэмждэг үзүүд буюу урамшуулах заавлын тухай одоо 50 болсныхан дараа чи яагаад энэ үед уурсан бэ? Чи энэ үед уурах хэрэггүйсэн шүү дээ гэх юм уу те? Чи энэ үед яаж уурах хэрэгтэй байсан бэ гэдэг талаар нь ярьсан гэсэн. За тэгээд энэ эрчимтэй байдлын зан үйлийг үүсгэх энэ үйлчлэлээр хамгийн чухал зүйл нь гэх юм бол бүгд маань уурдаж болно. За тэгээд эсвэл баярлаж болно. Энэ үед сэтгэл хөдлөлийг хэдэн эсгэлгүй гэдгийг илүү тайлбарлаж шийдвэрлэх нь чухал гэсэн. Яг нөгөө нэг буруу зэрэг зан үйлдэл чи энийг одоо хийхэд бол эсвэл энэ үйлдэлийг гаргахаа бол эсвэл чи уурхаа бол ойлгохаа бол гэж хэлсээ тэгээд бүгд маань өөрөө уурлаа тэгээд өөрийгөө тайвшруулаа. За тэгээд тайвшруулж дуусныхан дараа ярьсан. За тэгээд тэрээ яг нэг өөрийгөө дэмжих болон бусдыг дэмжих гаргаад идэх бол хэдэн хэнийг дэмжихгүйгээр уурах хүнлээ гэж. За эсвэл олон нийтийн газар уурах хүнлээ гэхгүйгээр хэдэн ганцаараа болон за тэгээд хаана би яг уурлаж авах юм уу? Эсвэл би хаана хэд баярлаж авах зэрэг одоо сэтгэл хөдлөлөө хэдийн ихээс татаар яг тийм сэтгэл хөдлөлийн менежментүүдийг бол эцэг манай үнэтэй байдлаар хийх нь хамгийн чухал байгаа. Тэгснээрээ бүгдээ маань ирээдүйд стресстэй болсон төвшөр үсэг эмгээс сэргээл татна. За энэ зан үйлийн одоо эцэгчүүд болон багшлаг хийх одоо хамгийн чухал бүсгүйт нь болохоор энэ хамгийн дуртай хамгийн дургуй гэсэн зүйлс. Энэ яг юу юм бэ гэхээр зан үйлийн өмнө нь гарч байгаа зүйлс гэсэн. Манай хүүхдийн хувьд бол хамгийн дуртай хүний хамгийн дуртай газрын за ямар үйл ажиллагаа хийх хэрэгтэй. Тэгээд энэ хэр удаан үргэлжилдэг гэдгийг бол бид бас тэмдэглэж авснараа за сөрөг зан үйлийг нөгөө эрэг зан үйл дээр оролцохгүй буюу та зүйлийг нь яг урамшуулт маягаар хараад за тэгээд дургуй гэрнээ яг хийх ёстой байсан зүйлсийг нь яг хүүхдийг стресстүүлж уурдуулахгүйгээр яг нөгөө нэг дургуй зүйл та зүйлийнх нь өмнө тавиад гэсэн яг өдрийн дэглэмийн дагав. За тэгээд тэгэхээр хүүхд маань ердөө яг өдрийн дэглэмд орсон үнэтэй байдлаараа энийг хийж дуусгана гэдгийг ойлгочихсон тохиолдолд тэр үед ямар нэг байдлаар сөрөг зан үйл гаргаж уурлаад ахаасаа илүүтэйгээр тэр зүйлийг хийж дуусгана гэсэн зүйлээ ойлгочихсон байдаг учраас тэр зүйлийг хийгээд дараа нь өөрөө урамшуултыг авах буюу та зан үйлээ одоо үйл ажиллагаагаа хийнэ гэсэн. За тэгээд зачимтай байдлыг юм уу эсвэл ямар нэгэн үйл ажиллагаа хийхдээ бол хамгийн эхлээд жижиг зорилго тавих шаардлагатай. Тэгээд хамгийн жижигээс нь эхлээд яг тусгай мөрөөр яваад үнийгээ байнгын урамшуулалтаар
одоо зүг батцууд заах нь үр дүнтэй байгаа. За тэгээд хүүхдтэй бол мотивац өгөх буюу нөгөө нэг хамгийн тусдаа зүйлийг нь хичээлэх гэдэг яг сая дөрөвний статистик дээр гарч ирсэн зүйл нь байна. За тэгээд шин заавлыг сургах гэж өгöd бол дэмжлэг боломжууд нь нийгмийн түүх буюу яг нөгөө нэг өөрсдийнхөө бичлэгийг үзүүлэх эсвэл яг тавьсан бичлэг зураг үзүүлэх за эсвэл дүр доош тоглох байдлаар харилцааны тоглоом тоглох. За тэгээд хүүхдтэй хац тогтоолох ямар нэг зүйл схемүүд эсвэл бичлэгнүүд зургнуудыг үзүүлж байгаа нь хамгийн шаардлагатай. За тэгээд дэглэмд оруулах буюу 100% хуваарийг гаргаж өгнө. За тэгээд бүх үйл ажиллагаанд за бүх тусган дээр өргөж өгнө. За зарчимтай байдлын эргээр ойлголт нь болохоор Микийн онгоц юм шиг байна. За зарчимтай байдлын эргийн ойлголт нь болохоор өөрийн ихтгэл үнэмшил эсвэл яг нөгөө үнэт зүйл дөрвөн журам ёс зүйг одоо баримтлахад амьдрах хандлага зам төлөв гэж бол яг монгол хэлээр бол одоо тодорхойлдог байгаа. За хүүхдийн хувьд бол яг зарчимтай байдал гэж юу юм бэ гэхээр зөв ба буруугийн талаар ойлголттой бол процессыг бол зарчимтай байдал гэж нэрлэж байгаа. За тэгвэл аутизмтай хүүхдийн хувьд бол зарчимтай байдал гэдэг нь яг нөгөө тархины мэдээлэл хүлээн авах боловсруулах арга өөрөөр гэдэг. Үүний улмаас аюултай мэдрэмжээ дэж урмаар одоо нөгөө дамжуулан авдаг аюулгүй мэдрэмжээ. Тэр иргэд бол нөгөө зарчимтайгаар ингээд явж одоо дараагийн алхам нь юу юм бэ? Дараа нь юу хийх юм бэ гэдгийг мэдснээр бүгд маань аюулгүй буюу нөгөө тайван байдлаар орчиндөө мөрдөг байх гэсэн. Тэр нөгөө нэг аутизмтай хүүхдүүдийн хувьд бол иргэд бол шинэ үйл ажиллагаа хийх, шинэ орчинд орох ч юм уу тиймэрхүү зүйлээр хит мэдрэг хандах гэдэг бол тэр нь өөр яг хүүхдүүд бас айдас төрүүлжсэн байдаг гэсэн. Цаг хугацаанд ганцаараа үлдэх. За эсвэл дараа нь юу болох гэдэг зүйлээс аюул мэдээс учраас нэг зүйлээ хийж төрдөөс зүйлийг хийж хандтай гэсэн. Тийм учраас өдрийн дэглэмийн одоо давуу тал нь хүүхд маань дараа нь юу хийх юм мэдж байгаа учраас тэр үйлдэл рүү ороход бол хүүхдэд ямар нэгэн төсөв одоо хийсгүйгээр тэр үйлдэл рүү орж чадна гэсэн. За тэгээд зарчимтай байдлын 9 алхам буюу хүүхдэд хэрхэн одоо зарчимтай байдлыг судах вэ? Энэ үед ямар алхмууд гаргадаг вэ гэхээр энэ алхам буюу хуваарийг бас үүсдэг гаргаж шаардлагатай. За тэгээд саяны яг миний хэлсэнчлэн аутизмтай хүүхдэд тодорхой хуваартай байх үед өөрийгөө удирдах. За тэгээд хүлээлттэй зохицох чадвар нь илүү хөгжиж эхэлдэг байна. За тэгээд өдөр тутмын хуваарийг зураг эсвэл тэмдэглэгээр гаргах шаардлагатай. За 20 дугаар алхам буюу нэгэд нөгөөс шилжихтэй бол үргэлж сануулж хэлж авах шаардлагатай. За өдрийн дэглэмээ гаргасан гэсэндээ түүнийг сануулаад харуулаад хамтдаа харилцаад байж ах нь харилцааг болон за тэгээд бид бол дараагийн үйл ажиллагаанд шилжих одоо төрөг бол багсаж өгдөг байна. За тэгээд ямар ч өөрчлөлтийг тайлбарлаж шалтгааныг хэлж өгөх хэрэгтэй. Энэ нь болохоор одоо өнөөдөр жишээ нь энэ хичээл авахгүй байвал яагаад авахгүй байгаа. За тэгвэл энэ хичээл авахгүй бол оронд нь юу авах юм гэдэг нь тиймэрхүү байдлаар тайлбарлаж байгаа гэсэн. За гуравт нь буюу агсан зохицох чадварыг тоглоомоор заалт буюу дүрд орж тоглох тоглоомын аргыг бол ашиглана. За тэгээд тухайн нөхцөлд ямар нэг зүйлээ хийх арга байхгүй болоо олон хэлбэрээр бид хийж болно. За тэгээд энэ дээр хотод нөгөө зарчимтай байдлаар ингээд хүүхдүүдэд явуулнаа гэхлээр хит бас нөгөө зарчимтай байдал нь утас сонирхолтой орж чаддаг. За тэрний үеийн тэгэхээр өнөөдөр энэ хийх ёстой бол заавал хийх эсвэл энэ үеийн дараа энэ зүйлийг заавал хийх гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдаг. Тэгээд ихээс нөгөө нэг олон хөдөлгөөнтэй одоо яг нөгөө нэг юм гаргалгаануудыг гаргаж ирэх болохоор яг тэр хийчихсэн үйлдэл маань эсвэл тэр хийчихсэн үйл ажиллагаа маань байхгүй болоод ирэхэд маань тэрийг бас хүлээж авч чадахгүй аюул гондож бас стресстэй гэсэн. Тийм учраас хэрвээ энэ үйлдэлийг хийж захад тухайн хүмүүс дараа нь ямар үйлдэлийг авах вэ гэдгээр бүгдээ бодсон. За тэгээд зарчимтай байдлыг энэ өдрийн дэглэмээс гаргахтаа бүгдтэйгээ хамтарч хийх нь илүү үр дүнтэй байдаг. За тэгэхээр хоёул энэ үеийн дараа энийг хамтдаа хийн, энэ гол энийг хийн. За чи одоо тооны үйл ажиллагааны дараа юу хиймээр бөмбөг тогломоор байна уу эсвэл одоо дээс тогломоор байна уу хүмүүсээ гадаа зугаалмаар байна уу. За чи хоол идсний дараа
аяга хураамаар байна уу, угаамаар байна уу гэх юм. Тиймэрхүү байдлаар өдрийн хоорондын эзэмийг хамтдаа хийцгснээрөө хүүхдийн олон хөлбөр гэсэн заавал энэ нэг одоо нэг одоо эцгийн хэцүү байдлаар явж болохгүй шүү гэдгийг эцнээс тайлбарлаж анхаарал татдаг гэсэн. За тэгээ мэдээж хэрэг дөрөвдүгээр алхам буюу за эрэг зан үйл алхам дээр хүүхдээ ихэд боломжлож ах шаардлагатай. За 3-р алхам буюу зэгчэндээ байдал нь нөгөө дутаа цэцлэх хүүхдийг бас бий болгож за тэгээд үүнийг зөв чиглэлүүдэд бүгд маань цагаа баримтлах. За тэгээд үүрэг хариуцлага хүлээх эсвэл хийсний хийсний заавар дуустал зэрэг нүдчээртэй гадаадуудыг бол маш сайн хүлээж авдаг байгаа. За 6 дахь алхам буюу гинтийн үгсэнд эсрэг зохицох стресс менежмент хийх таа. Тэгэхээр энэ дэр бол тэр нөгөө нэг хамгийн энгийн асуудлуудаас тэгээд өөрт нь яг зааж өгсөн. Тэр чи стресс үедээ олон нийтийн газар явах юм бол ямархуу арга хэмжээнүүдийг ашиглаж болох вэ? Чи яг олдгоор зүгээр ингээд амьсгалын дасгал хийж болно. За эсвэл яг 10 толоод асгаа гаргаад 10 толоод өөр зүйл бодчих ч юм уу тийм ингээд ийм энгийн асуудлуудыг зааж өгсөн. За тэгээд үүний дараа чи яг юу хийх вэ? Буюу та хэлэх эсвэл эцэгтэй хийх ч юм уу. Тиймэрхүү байдлаар стресстэй дагсах хэрэгтэй гэдэг нь тайлбарлаж байна. За 7-р алхам буюу яг нэг сонголт өөрчлөлтөд сонголт буюу яг нэг хамтарч хийх маань 7-р алхам болж байгаа. За тэгээд 8-р алхам буюу тустай байдлыг хангахад за тэгээд энийг нэг байнгын хийж нэгж болсон. Өдөр бүрийн за тэгээд үйл ажиллагаа бүрийн тэй хийж нэгсэн. За 9-р алхам буюу ойлгомжтой дүрэн зураг байх хэрэгтэй. Тэгэхээр аудисэнтэй дүрэн зураг за тэгээд зааврыг маш тодорхой энгийн хэлээр ойлгох буюу ийм том дүр төрөлсөн хөрөнд дүрнээс илүү тэгээд бүгд маань яг ямар хэмжээнд яаж ойлгох вэ гэдгийг нь бодоод авчихсан. За хэрэг чи урд жив тайвшин хостын хэвчтэй. За чиний яг хэрэглэдэг санал байхгүй юм бол чи өөр ямар ч саналтай санаж болохгүй. За тэгээд үүнийгээ чи хэрхэн багчтай хэлчихвээ. Аяга авахгүй бол чи санаагааг нь эхлээд асуух шаардлагатай. За үнгээд байхгүй юм чи шинэ аяг авнаа гэсэн байдлаар ийм ойлгомжтой дүрэн журмаар бүгдийг тайлбарлаж өгнө. Хамгийн чухал байгаа. За тэр жишгтээ яг 9 алхмын дагуу цэцэнтэй байдлыг бүгдээ суулгаж өгснөөрөө яг нөгөө нэг бүгд маань хаваа нөгөө нэг шилжилтийн үедэд болон ямар нэгэн орчин стресстэй болсон. За бүгдийнхэнтэйгээ харилцах боломжтой болчихсон. Тийм учраас яг одоо нөгөө нэг сөрөг замууд болгон дээр эрэг замуудыг олдохоос гадна цэцэнтэй байдлаар үнийг үр таав байхгүй болох нь хамгийн чухал байгаа. За тэгээд сөрөг заавлыг одоо хийж хаад бүгд үйл тааж бүгд маань ингээд үйл даад байгаа байгаа боловч яг бүгд маань том болгосон энэ сөрөг заавал маань илүү за эсвэл өөрчлөлт ч юм уу юмгүй байдлыг илэрдэг учраас бага насны дээр эсвэл яг одоо байгаа дээр шинээр гарч ирж байгаа дэрэн сөрөг заавлыг байхгүй болох нь хамгийн чухал учраас яг энэ зачинтай байдлаар бүгдтэйгээ ажиллах илүү сайн харуулдаг. Хүмүүдээ үгээр дамжихгүй хэцүү дэлхийг боддог. Өгөн бас харилцаа. Тэгвэл нөгөө хүмүүс харилцахдаа зөвхөн нөгөө өгөн болон өгөн бас харилцаагаар харилцдаг. Өгөн ба өгөн бас харилцааг хооронд нь заавал хамтдаа ингээд цогцороо явдаг юм байна. Тэгвэл өгөн харилцаа болохоор нөгөө утга агуулгад тодорхой шууд хэлбэрээр дамжуулдаг бол өгөн бас харилцаа нөгөө мэдрэмж хандлага илэрхийлэхэд маш чухал үүрэгтэй. Тэгвэл аль аль харилцаа нөгөө сансгүй хэсэг болонгуудаа үр дүнтэй ойлгоцог хамтдан ашиглах хэрэгтэй гэсэн нөгөө илүү үр дүнтэй харилцаа хүмүүс үүсгэдэг байна. Өгөн ба өгөн харилцаа. За тэгвэл хамгийн их нягтлал болохоор өгөн харилцаа гэж юу вэ? Тэмүүтээ өгөн харилцаа нь аутизмтай хүүхдүүдийн хувьд ямар байдлаар илэрч ирж болохыг харилцъя. За тэгвэл аутизмтай хүүхдийн нөгөө өгөн харилцааны онцлог нь одоо жишээл зарим хүүхдүүдийн хувьд нөгөө ярихгүй байж болдог. Тэгвэл нөгөө зарим хүүхд үг хэлэхгүй үг хэлж сураагүй гэсэн зарим нөгөө цөөн үг хэлж эсвэл цөөн үгээр харилцдаг байж болдог. Дараагийнх нь нөгөө яриад байгаа юм шиг мөртөө нөгөө хүний үгийг татаж хэлэх нөгөө экологи буюу нөгөө яг сонсон үг гэж хэлдэг чинь нөгөө сайн уу гэхээр сайн уу чамаа хин гэдэг нь чамаа хин юм уу энэ хөө байдлаар нөгөө хүний сонсон үгийг шууд давтах эсвэл нөгөө хожим хайн нөгөө хүний хэлсэн зүйлийг юу ийж чи юу ийж да сайн уу гэдэг нөгөө төвчөд тавч хэлэхэд байдаг тохиолдол бас илэрдэг үг харилцаагаар тэгвэл харилцан яриа хийх нь хүндрэлтэй байдаг жишээлбэл нөгөө сэтгэл соёлох асуултанд тохиолдсон хариу өгөх
талаар нь нөгөө хүүхдүүдийн хувьд айгүй нөгөө хүндрэлтэй харилцаа болж ирдэг. Дараа нь болохоор нөгөө өөрийн хүсэл хэрэгцээг эрхэлдэг буюу нөгөө би өлсөж чинь би тоглоомоо авмаар гэх мэт нөгөө хүнтэй харилцаж хүсэлтэй илэрхийлэх тал дээр нөгөө нэг хүнээс хэрхэн зөв хүсэлтэй илэрхийлж юмэг авах вэ? Хүн хэрхэн хүсэлтэй зөв илэрхийлж сурах вэ гэдэг бишээ байдаг байна харилцааны. Тэгвэл ойлгоход нөгөө нэг илүү хугацаа тавьдаг. Нөгөө зарим хүүхдүүдийн хувьд нөгөө айгүй удаан нөгөө нэг үгээрээ зөөж яадаг. Эсвэл нөгөө зарим хүүхдүүдийн хувьд нөгөө өөрийнхөө үгээр хэлэх гаддаг. Тэнгуүтээ өөрийнхөө үгийг өөрийнхөө мэддэг хүүхдээ зарим тохиолдолд нөгөө хальт явах тохиолдол илүү гардаг байна. Тэгвэл нөгөө иймэрхүү байдлаар илэрж байгаа үгээр харилцааг хэрхэн дэмжиж болох байдлаар ерөнхийдөө хамгийн ихэнд буюу нөгөө зурган гаргаж дэмжиж буюу нөгөө хүмүүсийн хэлбэр нөгөө хүмүүстэй яг энэ үгээр харилцаанд хамгийн их нөгөө яадаг зүйл нэг манай хүүхд нөгөө 6 харилцаагаа хүнтэй хүн 6-аар ярьдаг болчих юм шүү дээ. Үгэн харилцаа нэмэгдэхгүй юм шүү дээ. Хүн 6-аар ярьдаг болчих юм шүү. Хүнтэй үг яриа болчих юм шүү гэдэг нөгөө иймэрхүү ойлголт байдаг. Тэгвэл хэдүүлээ болохоор энэ ойлголтын дээр нь зурган картын зөвхөн хүүхдэд нөгөө хүүхдийн таньмитгүй хэв зорилгоо зурган картаа хийж авчиж байгаа гэсэн. Тэнгууд нөгөө зурган карт маань зөвхөн хүүхдэд зурган мэдээллийг хараагаар хөөсөө гад хүүхдэд одоо шийдэл таньмитгүй чадварыг илүү хэмжээд өгсөн. Жишээлбэл юу яадаг вэ? Одоо нэг ногоон өнгөтэй саналны зурган карт үзүүлдэг бодоход тэр одоо жишээлбэл яг ямар санал юм нөгөө төсвөртэй санал төсвөргүй санал дөрөв үлтэй хэдэн үлтэй ямар өнгөтэй вэ ч юм уу те хаана ажилласан гэсэн нөгөө хүүхдэд илүү их мэдээлэл өгөх боломжтой байдаг. Тэгвэл хүмүүс маань нөгөө зурган картыг ашиглахдаа шууд нөгөө тэр картаа үзүүлэх биш. Тэр зурган картаа хүүхдэд энэ яг ямар учиртай зурган картын дээр нь юу байгааг хүүхдэд нөгөө маш сайн тайлбарлаж өгсөн. Одоо таны хэлсэнчлэн энэ ийм өнгөтэй саналаа, ийм хүчтэй дөрөв үлтэй, тийм нэг хоёр үлтэй санал байж болт юм уу ч юм уу. Утга агуулгын хувьд айгүй өргөн хүрээнд ярьж байгаа бол энэ нөгөө хүүхдийн тань мэдэх чадварыг нэгдүүлснээр хүүхдийн нөгөө үеийн баялаг маш сайн мэдчихдэг гэсэн. Дараагийнх нь болохоор нөгөө одоогийн байдлаар нөгөө үг хэлж сураагүй ч юм уу зарим нэг үг хэлдэг эсвэл тавтаг хүүхдүүд байх юм бол ерөнхийдөө хүүхдүүдтэй харилцахдаа нөгөө хялбар богино үг өгүүлж ажилладаг гэсэн. Чи надаа нөгөө надаа энийг өгөөч эсвэл аваад тэгвэл саналаа хураагаарай хоолоо идэ гэж яцтай ажилласан. За чи наашаа хурдаг хоёлаа хамтаа хоолоо идэ гэх юм уу тийм иймэрхүү байдлаар нөгөө урт өгүүлбэр ярих нөгөө хүүхдүүдийн нөгөө бас тань мэдгүй чадварт нь нөгөө айгүй нөгөө ачаадаг үгтэй тийм учраас хэдүүлээ нөгөө тасхын тулд маш нөгөө богиноноор явчихсан. Наашир суугаарай хоолоо идэ. Тийм их богино идэ хоолоо идэ сууй босъё явъя ч юм уу. Тэгэхэд нөгөө богино өгүүлбэр үгээр ярьж хэлж байгаа дараа нөгөө арай богино өгүүлбэр ч юм уу. Тиймэрхүү байдлаар өгүүлбэр илүү нөгөө дэлгэрэнгүй ашиглах боломжтой байна гэсэн. Дараа нь болохоор сонсох харилцаа тасгал буюу одоо нөгөө хүүхдүүдийн хин зөв нөгөө харилцаа талаар нь ярих хэрэгтэй. Одоо шийдэл сайн үг юм бол чи удаас нь сайн үг тавхилбар буцаад сайн үг. Чиний нэрийг асуух юм бол чи нэрээ буцаад хэлэх хэрэгтэй байна гэдэг байдлаар нөгөө өөрсдөө нөгөө сонсох харилцаа тасгалыг нөгөө гэдэг өгнөхөн одоо ингээд үгээр ашиглаад ч юм уу хоорондоо ингээд тасгал хийх боломжтой. Жишээлбэл нөгөө аав нь хүүхдтэйгээ ч юм уу те эгч нь дүүнэр хоорондоо ч юм уу сайн уу юу вэ? Тэнгүүд яг ямар хацчинд яг ямар тасгал нэмээд одоо шийдэл гадаа хүнтэй мэдхээр бол яах юм? Тэгвэрт орвол яг ямар үг хэллийг хэрэглэдэг юм уу? Иймэрхүү байдлаар таны мэдхүүг нэг боломжтой. Дараагийнх нь болохоор нөгөө зураг үг буюу яг зурган картай адилхан. Тэнгүүд энэ одоо жишээлбэл нөгөө зурганд орно үг нь байгаа. Тэр нөгөө одоо жишээлбэл зургаар харуулсан зүйл нь үгээрээ байх ч юм уу. Тэнгүүд үгээр харуулж явахад тэр үгээр харуулсан зүйл нь бодит байдлаар байлаа ч юм уу тий. Одоо нэг зураг харуулж доор нь одоо жишээлбэл телевизээр байх юм бол телевизээр харуулсан телевизээр гэсэн үг нь байл. Тэгвэл машин байх юм бол машиныхан зургийнхын доор машин гэсэн үг нь байх юм бол тэр хүүхдүүд нөгөө харж авч байгаа мэдээлэл илүү ойлгомжтойгоор туснаа гэсэн. Хэрвээ нөгөө хүүхдүүд маань иймэрхүү байдлаар энэ зүйлийг ойлгоод ашиглах гээд оролцмод хүүхдүүдийн маш сайн урамшууллыг ашиглах хэрэгтэй гэсэн. Тэгвэл хэнийг нөгөө урамшуул ойлгож сураагүй нөгөө дөнгөж хэлж байгаа хүүхд байх юм бол нөгөө ойлгох нөгөө бит зүйлээр ч юм уу нөгөө урамшуулж хэлж байгаа. Дараа нь болохоор урамшууллыг нөгөө илүү нөгөө буюу хай-фай эсвэл өгөө мэдрэмжээ хэлбэрээс юм ашиглах боломжтой. Тэгвэл урамшууллыг ойлгоод ирэх юм бол эхлээд нөгөө хүүхэд маань урамшууллыг ямар ч устай яг яавал яах вэ гэдэг ингээд нэг зүйл хийгээд урамшуул авах юм гэдгийг ойлгох юм бол дараа нөгөө хийсэн зүйлээ ойлгоод урамшууллаа авахаа ойлгох юм бол урамшууллаа хугацааг нь бас ингээд сунгаа явуулдаг гэсэн. Тэгэхгүй яг нэг зүйл хийгээл нэг үгээ зөв хэлгээд сайн байна гэхгүй дараа 2-3 үг хэлээд ч юм уу сайн байна гэдэг урамшууллаа авъя ч юм уу. Тэрнийхээ дараа хай-фай гэж урамшуул хий ч юм уу тиймэрхүү байдлаар урамшууллаа хугацаа сонгож авах гэсэн. Дараа нь болохоор нөгөө саяны хэлсэнчлэн бүх үйл ажиллагааг хийхэд бичлэг хөтөлбөр үзүүл одоо нөгөө бичлэгээр үзүүлэх боломжтой гэсэн. Одоо жишээлбэл утсан дээрээ нөгөө харилцан ярих нэг бичлэг хийгээд яга харуулах юм. Тэнгүүтээ нөгөө манайхан ч нөгөө зарим хүмүүс аягүй үзүүлдэг гэдэг бол тэрэн дээр нөгөө хэрэгтэй бичлэгийг үзүүлэх боломжтой гэсэн. Одоо жишээлбэл
юуны талаар үзүүлж байгаа шиг нэг бие засгийн талаар үзүүлээ. Эсвэл нэг гадуур олон нийтийн газар бие зүү авч явж байгааг үзүүлж байгаа. Яг тохирсон бичлэгийн тохирсон хугацаанд хэдүүлээ үзүүлээд тэнгууд энэ байдлаараа хамтран тэр нөгөө бичлэгийн харилцан яриагаа ингээд ярилцаад юу гарч байгааг тайлбарлаад явах юм бол илүү нөгөө хүүхдийн илүү сайн харуулдаг. Тэнгуудын үгээр дамжихгүй их зүйл илэрхийлж болдог. Өгөн бас харилцаагаа. Тэгвэл нөгөө хүмүүс харилцахдаа зөвхөн нөгөө өгөн болон өгөн бас харилцаагаар харилцдаг. Өгөн ба өгөн бас харилцааг хооронд нь заавал хамтдаа ингээд цогцороо явд юм байна. Тэгвэл өгөн харилцааны болохоор нөгөө утга агуулгад тодорхой шууд хэлбэрээр дамжуулдаг бол өгөн бас харилцаа нөгөө мэдрэмж хандлага илэрхийлэхэд маш чухал үүрэгтэй. Тэгвэл аль аль харилцаа нөгөө сансгүй хэсэг болонгуудаа үр дүнтэй ойлгоцог хамтдан ашиглах хэрэгтэй гэсэн нөгөө илүү үр дүнтэй харилцаа хүмүүст үүсгэж байдаг байна. Өгөн ба өгөн харилцаа. За тэгвэл хамгийн их нягтлал болохоор өгөн харилцаа гэж юу вэ? Тэмүүтээ өгөн харилцаа нь аутизмтай хүүхдүүдийн хувьд ямар байдлаар илэрчилж болохыг харилцъя. За тэгвэл аутизмтай хүүхдийн нөгөө өгөн харилцааны онцлог нь одоо жишээл зарим хүүхдүүдийн хувьд нөгөө ярихгүй байж болдог. Тэгвэл нөгөө зарим хүүхд үг хэлэхгүй үг хэлж сураагүй гэсэн зарим нөгөө цөөн үг хэлж эсвэл цөөн үгээр харилцдаг байж болдог. Дараагийнх нь нөгөө яриад байгаа юм шиг мөртөө нөгөө хүний үгийг татаж хэлэх нөгөө экологи буюу нөгөө яг сонсон үг гэж хэлдэг чинь нөгөө сайн уу гэхээр сайн уу чамаа хин гэдэг нь чамаа хин юм уу иймэрхүү байдлаар нөгөө хүний сонсон үгийг шууд давтах эсвэл нөгөө хожим хань нөгөө хүний хэлсэн зүйлийг юу ийж чи юу ийж да сайн уу гэдэг нөгөө төвчөд тавч хэлгээд байдаг тохиолдол бас илэрдэг үг харилцаагаар тэгвэл харилцан яриа хийх нь хүндрэлтэй байдаг жишээлбэл нөгөө сэтгэл солих асуултанд тохиолдсон хариу талаар нь хүүхдүүдийн хувьд аюу хүндрэлтэй харилцаа болж ирдэг. Дараа нь болохоор өөрийн хүсэл хэрэгцээг илэрхийлэх буюу нөгөө би өлсөж чинь би тоглоомоо авмаар гэх мэт нөгөө хүнтэй харилцаж хүсэлтэй илэрхийлэх тал дээр нөгөө хүнээс хэрхэн зөв хүсэлтэй илэрхийлж юмэг авах вэ? Хүн хэрхэн хүсэлтэй зөв илэрхийлж сурах вэ гэдэг бишээ байдаг байна харилцааны. Тэгвэл ойлгоход нөгөө илүү хугацаа тавьдаг. Зарим хүүхдүүдийн хувьд нөгөө аюу удаан нөгөө нэг үгээрээ зөөж яддаг. Эсвэл нөгөө зарим хүүхдүүдийн хувьд нөгөө өөрийнхөө үгээр хэлэх гаддаг. Тэнгүүдээ өөрийнхөө үгийг өөрийнхөө мэддэг үгтэй зарим тохиолдолд нөгөө хальт явах тохиолдол илүү гардаг байна. Тэгвэл нөгөө иймэрхүү байдлаар илэрж байгаа үгээр харилцааг хэрхэн дэмжиж болох байдлаар ерөнхийдөө бол хамгийн эхлээд нь буюу нөгөө зурган гаргаж дэмжиж буюу одоо нөгөө хүмүүсийн хэлбэр одоо нөгөө хүмүүстэй яг энэ үгээр харилцаанд хамгийн их нөгөө яадаг зүйл нэг хэлбэл манай хүүхд нөгөө зургаар харилцаагаа хүнтэй хүн зургаар ярьдаг болох юм шүү дээ. Үгэн харилцаа нэмэгдэхгүй юм шүү дээ. Хүн зургаар ярьдаг болох юм шүү. Хүнтэй үг яриа байх юм шүү гэдэг нөгөө иймэрхүү ойлголт байдаг. Тэгвэл хэдүүлээ болохоор энэ ойлголтын дээр нь зурган карт нь зөвхөн хүүхдэд нөгөө хүүхдийн панимикгүй хэв зорилгоор зурган картаа хийвэл авчиж байгаа гэсэн. Тэнгүүд нөгөө зурган карт маань зөвхөн хүүхдэд зурган мэдээллийг хараагаар хүсээ гад хүүхдэд одоо шийдэл панимикийн чадварыг илүү хэмжээд өгсөн. Жишээлбэл юу яадаг вэ? Одоо нэг ногоон өнгөтэй саналны зурган карт үзүүлдэг бодоход тэр одоо жишээлбэл яг ямар санал юм? Нөгөө төсвөртэй санал уу, төсвөргүй санал уу, дөрөв үлтэй байна уу, хэдэн үлтэй байна, ямар өнгөтэй байна ч юм уу те хаана ажилласан зэрэг нөгөө хүүхдэд илүү их мэдээлэл өгөх боломжтой байдаг. Тэгвэл хүмүүс маань нөгөө зурган картыг ашиглахдаа шууд нөгөө тэр картаа үзүүлэх биш. Тэр зурган картаа хүүхдэд энэ яг ямар учиртай зурган картын дээр нь юу байгааг хүүхдэд нөгөө маш сайн тайлбарлаж өгсөн. Одоо таны хэлсэнчлэн энэ ийм өнгөтэй саналаа, ийм хөлтэй, дөрөв хөлтэй, тийм нэг хоёр хөлтэй санал байж болт юм уу ч юм уу. Утга агуулгын хувьд айгүй өргөн хүрээнд ярьж байгаа бол энэ нөгөө хүүхдийн панимик чадварыг нэмэгдүүлснээр хүүхдийн нөгөө үеийн баялаг маш сайн нэмэгдэж байгаа гэсэн. Дараагийнх нь болохоор нөгөө одоогийн байдлаар нөгөө үг хэлж сураагүй ч юм уу зарим нэг үгийг хэлдэг эсвэл тавтдаг хүүхдүүд байх юм бол ерөнхийдөө хүүхдүүдтэй харилцахдаа нөгөө хялбар богино үг өгүүлж ажилладаг гэсэн. Чи надаа нөгөө надаа энийг өгөөч эсвэл аваад байна. Тэгвэл саналаа хураагаарай. Хоолоо идэ гэж яцтай ажилласан. За чи наашаа хурдаг яг хоёулаа хамтаа хоолоо идэ гэх юм уу тий. Иймэрхүү байдлаар нөгөө өгт өгүүлбэр ярих нөгөө хүүхдүүдийн нөгөө бас панимикийн чадварт нь нөгөө айгүй нөгөө ачааддаг үгтэй тийм учраас хэдүүлээ нөгөө тасахын тулд маш нөгөө богиноноор явчихсан. Наашир суугаарай хоолоо идэ. Тийм их богино идэ хоолоо идэ сууй босъё явъя ч юм уу. Тэгэхэд нөгөө богино өгүүлбэр үгээр ярьж хэлж байгаа дараа нөгөө арай богино өгүүлбэр ч юм уу. Тиймэрхүү байдлаар өгүүлбэр илүү нөгөө дэлгэрэнгүй ашиглах боломжтой байна гэсэн. Дараа нь болохоор сонсох харилцаа тасгал буюу одоо нөгөө хүүхдүүдийн хитэн зөв нөгөө харилцаа талаар нь ярих хэрэгтэй. Одоо шийдэл сайн уу гэх юм бол чи удаас нь сайн уу тавхилбар буцаад сайн уу. Чиний нэрийг асуух юм бол чи нэрээ буцаад хэлэх хэрэгтэй байна гэдэг байдлаар нөгөө өөрсдөө нөгөө сонсох харилцаа тасгалыг нөгөө гэдэг богинохон одоо ингээд үгээр ашиглаад ч юм уу хоорондоо ингээд тасгал хийх боломжтой. Жишээлбэл нөгөө аав нь хүүхдтэйгээ ч юм уу те их чинь дүүнер хоорондоо ч юм уу сайн уу юу вэ? Тэнгүүд яг ямар очинд яг ямар тасгал нэмээд одоо шийдэл
гадаа хүнтэй мэдлэгээр бол яах юм дэлгүүрт орвол яг ямар үг хэллэг хэрэгэлдэг юм уу иймэрхүү байдлаар таны мэдхүүг нэг боломжтой. Дараагийнх нь болохоор нөгөө зураг үг буюу яг зургийн картай адилхан. Тэнгүүд энэ одоо жишээл нөгөө зурганд орно үг нь байгаа. Тэр нөгөө одоо жишээлбэл зургаар харуулсан зүйл нь үгээрээ байх ч юм уу. Тэнгүүд үг нь үгээр харуулж явахад тэр үгээр харуулсан зүйл нь бодит байдлаар байлаа ч юм уу тий. Одоо нэг зураг харуулж доор нь одоо жишээл телевизээр байх юм бол телевизээр харуулсан телевизэр гэсэн үг нь байл. Тэгвэл машин байх юм бол машиныхын зургийнхын доор машин гэсэн үг нь байх юм бол тэр хүүхдүүд нөгөө нэг харж авч байгаа мэдээлэл илүү ойлгомжтойгоор туснаа гэсэн. Хэрвээ нөгөө хүүхдүүд маань иймэрхүү байдлаар энэ зүйлийг ойлгоод ашиглах гээд оролдмод хүүхдүүдийн маш сайн урамшууллыг ашиглах хэрэгтэй гэсэн. Тэгвэл хэдэн нөгөө урамшуул ойлгож сураагүй нөгөө дөнгөж хэлж байгаа хүүхд байх юм бол нөгөө хайлт нөгөө бит зүйлээр ч юм уу нөгөө урамшуулж хэлж байгаа. Дараа нь болохоор урамшууллыг нөгөө илүү нөгөө буюу хай-фай эсвэл үгүй мэдрэмжээ илэрхийлэх ашиглах боломжтой. Тэгвэл урамшууллыг ойлгоод ирэх юм бол эхлээд нөгөө хүүхэд маань урамшууллыг ямар ч ёстой яг яавал яах вэ гэдэг ингээд нэг зүйл хийгээд урамшуул авах юм нэг ойлгох юм бол дараа нөгөө нэг хийсэн зүйлээ ойлгоод урамшууллаа авахаа ойлгох юм бол урамшууллаа хугацааг нь бас ингээд сунгаа явуулдаг гэсэн. Тэгэхгүй яг нэг зүйл хийгээл нэг үгээ зөвлөгээд сайн байна гэхгүй дараа 2 3 үг хэлээд ч юм уу сайн байна гэдэг урамшууллаа авъя ч юм уу тэрнийхээ дараа хай-фай гэдэг урамшуул хий ч юм уу тиймэрхүү байдлаар урамшууллаа хугацаа сонгож авах гэсэн. Дараа нь нөгөө нэг саяны хэлсэнчлэн бүх үйл ажиллагааг хийхэд бичлэг хөтөлбөр үзүүл одоо нөгөө бичлэгээр үзүүлэх боломжтой гэсэн. Одоо жишээлбэл утсан дээрээ нөгөө харилцан ярианы бичлэг хийгээд яга харуулчих юм Тэнгүүтээ нөгөө манайхан ч нөгөө зарим хүмүүс аягүй үзүүлдэг гэдэг бол тэрэн дээр нөгөө хэрэгтэй бичлэгийг үзүүлж боломжтой гэсэн. Одоо жишээлбэл юуны талаар үзүүлж байгаа шил нөгөө бизнесийн талаар үзүүлээ. Эсвэл нөгөө гадуур олон нийтийн газар бэзүү авч явж байгааг үзүүлж байгаа. Тэгэхээр тохирсон бичлэгийг тохирсон хугацаанд хэдүүлээ үзүүлээд тэнгүүтээ энэ байдлаараа хамтран тэр нөгөө бичлэгээ харилцан яриагаа ингээд ярилцаад юу гарч байгааг тайлбарлаад явах юм бол илүү нөгөө хүүхдийн илүү сайн харуулдаг. Тэнгүүтээ үгээр дамжихгүй их зүйл илэрхийлж болдог. Хүмүүс харилцаагаа. Тэгвэл нөгөө хүмүүс харилцахдаа зөвхөн нөгөө үгэн болон үгэн бус харилцаагаар харилцдаг. Үгэн ба үгэн бус харилцааг хооронд нь заавал хамтдаа ингээд цогцроо явд юм байна. Тэгвэл үгээр харилцаа нь болохоор нөгөө утгаараа агуулгад тодорхой шууд хэлбэрээр дамжуулдаг бол үгэн бус харилцаа нөгөө мэдрэмж хандлага илэрхийлэхэд маш чухал үүрэгтэй. Тэгвэл аль аль харилцаа нөгөө сансгүй хэсэг болонгуудаа үр дүнтэй ойлгоцог хамтдан ашиглах хэрэгтэй гэсэн нөгөө илүү үр дүнтэй харилцаа хүмүүст үүсгэж байгаа нэ үгэн ба үгэн бус харилцаа. Тэгвэл хамгийн их зүйл болохоор үгэн харилцаа гэж юу вэ? Тэмүүтээ үгэн харилцаа нь аутизмтай хүүхдүүдийн хувьд ямар байдлаар илэрчилж болохыг хэлцээ. Тэгвэл аутизмтай хүүхдийн нөгөө үгэн харилцааны онцлог нь одоо жишээл зарим хүүхдүүдийн хувьд нөгөө ярихгүй байж болдог. Тэгвэл нөгөө зарим хүүхд үг хэлэхгүй үг хэлж сураагүй гэсэн зарим нөгөө цөөн үг хэлж эсвэл цөөн үгээр харилцдаг байж болдог. Дараагийнх нь нөгөө яриад байгаа юм шиг мөртөө нөгөө хүний үгийг татаж хэлэх нөгөө экологи буюу нөгөө яг сонсон үг гэж хэлдэг чинь нөгөө сайн уу гэхээр сайн уу чамаа хин гэдэг нь чамаа хин юм уу иймэрхүү байдлаар нөгөө хүний сонсон үгийг шууд давтах эсвэл нөгөө хожим хань нөгөө хүний хэлсэн зүйлийг юу ийж чи юу ийж да сайн уу гэдэг нөгөө төчөг тавч хэлгээд байдаг тохиолдол бас илэрдэг үг харилцаагаар тэгвэл харилцан яриа хийх нь хүндрэлтэй байдаг жишээлбэл нөгөө сэтгэл соёлох асуултанд тохиолдсон хариу талаар нь хүүхдүүдийн хувьд аюу хүндрэлтэй харилцаа болж ирдэг. Дараа нь болохоор өөрийн хүсэл хэрэгцээг илэрхийлэх буюу нөгөө би үлсэж чинь би тоглоомоо авмаар юм гэх мэт нөгөө хүнтэй харилцаж хүсэлтэй илэрхийлэх тал дээр нөгөө хүнээс хэрхэн зөв хүсэлтэй илэрхийлж юмэг авах вэ? Хүн хэрхэн хүсэлтэй зөв илэрхийлж сурах вэ гэдэг бишээ байдаг наа харилцааны. Тэгвэл ойлгоход нөгөө илүү хугацаа тавьдаг. Зарим хүүхдүүдийн нөгөө аюу удаан нөгөө нэг үгээрээ зөөж яддаг. Эсвэл нөгөө зарим хүүхдүүдийн нөгөө өөрийнхөө үгээр хэлэх гэдэг. Тэнгүүдээ өөрийнхөө үгийг өөрийнхөө мэддэг үгтэй зарим тохиолдолд нөгөө хальт явах тохиолдол илүү гардаг байна. Тэгвэл нөгөө нэмэрхүү байдлаар илэрж байгаа үгээр харилцааг хэрхэн дэмжиж болох байдлаар ерөнхийдөө бол хамгийн эхлээд нь буюу нөгөө зурган гаргаж дэмжиж буюу одоо нөгөө хүмүүсийн хэлбэр одоо нөгөө хүмүүстэй яг энэ үгээр харилцаанд хамгийн их нөгөө яадаг зүйл нэг хэлбэл манай хүүхд нөгөө 6 харилцаагаа хүнтэй хүн 6-аар ярьдаг болох юм шүү дээ. Үгэн харилцаа нэмэгдэхгүй юм шүү дээ. Хүн 6-аар ярьдаг болох юм шүү. Хүнтэй үг яриа байх юм шүү гэдэг нөгөө иймэрхүү ойлголт байдаг. Тэгвэл хэдүүлээ болохоор энэ ойлголтын дээр нь зурган карт нь зөвхөн хүүхдэд нөгөө хүүхдийн паниметгүй хэв зорилгоо зурган картаа хийвэл авчиж байгаа гэсэн. Тэнгүүд нөгөө зурган карт маань зөвхөн хүүхдэд зурган мэдээллийг хараагаар хөөсөө гад хүүхдэд одоо шийдэл паниметгийн чадварыг илүү хэмжээдэг гэсэн. Жишээлбэл юу яадаг вэ? Одоо нэг ногоон өнгөтэй самсны зурган карт үзүүлдэг бодоход тэр одоо жишээлбэл яг ямар самс юм нөгөө
төсвөөтэй сандуу, төсвөө сандуу, дөрөв үлтэй байна уу, хэдэн үлтэй байна, ямар өнгөтэй байна ч юм уу те хаана ажилласан гэсэн нөгөө хүүхдэд илүү их мэдээлэл өгөх боломжтой байдаг. Тэгвэл хүмүүс маань нөгөө зургийн картыг ашиглахдаа шууд нөгөө тэр карта үзүүлэх биш. Тэр зургийн карта хүүхдэд энэ яг ямар учиртай зургийн картын дээр нь юу байгааг хүүхдүүдэд нөгөө маш сайн тайлбарлаж өгсөн. Одоо чи таны хэлсэнчлэн энэ ийм өнгөтэй сандлаа, ийм хөлтэй, дөрөв хөлтэй, тийм ээ хоёр хөлтэй сандал байж болт юм уу ч юм уу. Утга агуулгын хувьд айгүй өргөн хүрээнд ярьж байгаа бол энэ нөгөө хүүхдийн тань мэд чадварыг нэгдүүлснээр хүүхдийн нөгөө үеийн баялаг маш сайн мэдчихдэг гэсэн. Дараагийнх нь болохоор нөгөө одоогийн байдлаар нөгөө үг хэлж сураагүй ч юм уу зарим нэг үг хэлдэг эсвэл тавтдаг хүүхдүүд байх юм бол ерөнхийдөө хүүхдүүдтэй харилцахдаа нөгөө хялбар богино үг өгүүлж ажилладаг гэсэн. Чи надаа нөгөө надаа энийг өгөөч эсвэл аваад тэгвэл сандлаа хураагаарай хоолоо идэ гэж яцтай ажилласан. За чи наашаа хурдаг яг хоёулаа хамтаа хоолоо идэ гэх юм уу тий. Иймэрхүү байдлаар нөгөө өгт өгүүлбэр ярих нь хүүхдүүдийн нөгөө бас тань мэдгүй чадварт нь нөгөө айгүй нөгөө ачаалдаг үгтэй тийм учраас хэдүүлээ нөгөө тасахын тулд маш нөгөө богинохоноор явчихсан. Наашир суугаарай хоолоо идэ. Тиймэрхүү богино идэ хоолоо идэ сууй босъё явъя ч юм уу. Тэгэхэд нөгөө богино өгүүлбэр үгээр ярьж эхэлж байгаа дараа нөгөө арай богино өгүүлбэр ч юм уу. Тиймэрхүү байдлаар өгүүлбэр илүү нөгөө дэлгэрэнгүй ашиглах боломжтой болно гэсэн. Дараа нь болохоор сонсох харилцаа тасгал буюу одоо нөгөө хүүхдүүдийн хитэн зөв нөгөө харилцаа талаар нь ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сайн үг юм бол шуудаас нь сайн үг тавхилбар буцаад сайн үг. Чиний нэрийг асуух юм бол чи нэрээ буцаад хэлэх хэрэгтэй байна гэдэг байдлаар нөгөө өөрсдөө нөгөө сонсох харилцаа тасгалыг нөгөө гэдэг богинохон одоо ингээд үгээр ашиглаад ч юм уу хоорондоо ингээд тасгал хийх боломжтой. Жишээлбэл нөгөө аав нь хүүхдтэйгээ ч юм уу эгч нь дүүнэр хоорондоо ч юм уу сайн уу юу вэ? Тэнгүүд яг ямар орчинд яг ямар тасгал нэмээд одоо жишээлбэл гадаа хүнтэй мэдхээр бол яах юм? Тэгвэрт орвол яг ямар үг хэллэг хэрэгэлдэг ч юм уу иймэрхүү байдлаар тань мэдхүүг нэг боломжтой. Дараагийнх нь болохоор нөгөө зураг үг буюу яг зургийн картай адилхан. Тэнгүүд энэ одоо жишээлбэл нөгөө зурганд орно үг нь байгаа. Тэр нөгөө одоо жишээлбэл зургаар харуулсан зүйл нь үгээрээ байх ч юм уу. Тэнгүүд үг нь үгээр харуулж явах тэр үгээр харуулсан зүйл нь бодит байдлаар байлаа ч юм уу тий. Одоо нэг зураг харуулж доор нь одоо жишээлбэл телевизээр байх юм бол телевизээр харуулсан телевизээр гэсэн үг нь байл. Тэгвэл машин байх юм бол машиныхан зургийнхаа доор машин гэсэн үг нь байх юм бол тэр хүүхдүүд нөгөө харж авч байгаа мэдээлэл илүү ойлгомжтойгоор туснаа гэсэн. Хэрвээ нөгөө хүүхдүүд маань иймэрхүү байдлаар энэ зүйлийг ойлгоод ашиглахад оролцсон бол хүүхдүүд маш сайн урамшууллыг ашиглах хэрэгтэй гэсэн. Тэгвэл хэнийг нөгөө урамшуул ойлгож сураагүй нөгөө дөнгөж хэлж байгаа хүүхд байх юм бол нөгөө хайлт нөгөө бит зүйлээр ч юм уу нөгөө урамшуулж хэлж байгаа. Дараа нь болохоор урамшууллыг нөгөө илүү нөгөө буюу хай-фай эсвэл өгөө мэдрэмжээ хэлбэрээс ашиглах боломжтой. Тэгвэл урамшууллыг ойлгоод ирэх юм бол эхлээд нөгөө хүүхэд маань урамшууллыг ямар ч ёстой яг яавал яах вэ гэдэг ингээд нэг зүйл хийгээд урамшуул авах юм гэдгийг ойлгох юм бол дараа нөгөө хийсэн зүйлээ ойлгоод урамшууллаа авахаа ойлгох юм бол урамшууллаа хугацааг нь бас ингээд сунгаа явуулдаг гэсэн. Тэгэхгүй яг нэг зүйл хийгээл нэг үгээ зөв хэлгээд сайн байна гэвэл дараа 2-3 үг хэлээд ч юм уу сайн байна гэдэг урамшууллаа авъя ч юм уу. Тэрнийхээ дараа хай-фай гэж урамшуул хий ч юм уу тиймэрхүү байдлаар урамшууллаа хугацаа сонгож авах гэсэн. Дараа нь болохоор нөгөө саяны хэлсэнчлэн бүх үйл ажиллагааг хийхэд бичлэг хөтөлбөр үзүүл одоо нөгөө бичлэгээр үзүүлэх боломжтой гэсэн. Одоо жишээлбэл утсан дээрээ нөгөө харилцан ярих нэг бичлэг хийгээд яга харуулах юм. Тэнгүүтээ нөгөө манайхан ч нөгөө зарим хүмүүс аягүй үзүүлдэг гэдэг бол тэрэн дээр нөгөө хэрэгтэй бичлэгийг үзүүлэх боломжтой гэсэн. Одоо жишээлбэл юуны талаар үзүүлж байгаа шил нөгөө бизнесийн талаар үзүүлээ. Эсвэл нөгөө гадуур олон нийтийн газар бэзүү авч явж байгааг үзүүлж байгаа. Тэгэхээр тохирсон бичлэгийг тохирсон хугацаанд хэдүүлээ үзүүлээд тэнгүүтээ энэ байдлаараа хамтран тэр нөгөө бичлэгээ харилцан яриагаа ингээд ярилцаад юу гарч байгааг тайлбарлаад явах юм бол илүү нөгөө хүүхдийн илүү сайн харуулдаг. Тэнгүүтээ үгээр дамжихгүй их зүйл илэрхийлж боддог. Өгөн бас харилцаагаа. Тэгвэл нөгөө хүмүүс харилцахдаа зөвхөн нөгөө өгөн болон өгөн бас харилцаагаар харилцдаг. Өгөн ба өгөн бас харилцааг хооронд нь заавал хамтдаа ингээд цогцороо явдаг юм байна. Тэгвэл өгөн харилцаа болохоор нөгөө утга агуулгад тодорхой шууд хэлбэрээр дамжуулдаг бол өгөн бас харилцаа нөгөө мэдрэмж хандлага илэрхийлэхэд маш чухал үүрэгтэй байдаг. Тэгвэл аль аль харилцаа нөгөө сансгүй хэсэг болонгуудаа үр дүнтэй ойлгоцог хамтдан ашиглах хэрэгтэй гэсэн нөгөө илүү үр дүнтэй харилцаа хүмүүст үүсгэж байдаг байна. Өгөн ба өгөн харилцаа. Тэгвэл хамгийн их зүйл болохоор өгөн харилцаа гэж юу вэ? Тэмүүтээ өгөн харилцаа нь аутизмтай хүүхдүүдийн хувьд яг ямар байдлаар илэрч хэлж болохыг хэлцээ. Тэгвэл аутизмтай хүүхдийн нөгөө өгөн харилцааны онцлог нь одоо жишээл зарим хүүхдүүдийн хувьд нөгөө ярихгүй байж болдог. Тэгвэл нөгөө зарим хүүхд үг хэлэхгүй үг хэлж сураагүй гэсэн зарим нөгөө цөөн үг хэлдэг цөөн үгээр харилцдаг байж болдог. Дараагийнх нь нөгөө яриад байгаа юм шиг мөртөө нөгөө
хүний үгийг татаж хэлэх нөгөө экологи буюу нөгөө нэг яг сонсоо гэдэг хэлдэг шүү дээ. Нөгөө нэг сайн уу гэхээр сайн уу, чамаа хин гэдэг ихэд чамаа хин гэдэг юм уу, энэ хөө байдлаар нөгөө нэг хүний сонсоо үгийг шууд давтах, эсвэл нөгөө хожим хайн нөгөө хүний хэлсэн зүйлийг юу хийж ин чи юу хийж ин да сайн уу гэдэг нөгөө яг нөгөө төвчөд тавч хэлэхэд байдаг тохиолдол бас илэрдэг үг харилцаагаар. Тэгвэл харилцан яриа хийх нь хүндрэлтэй байдаг. Жишээлбэл нөгөө нэг сэтгэл соёлох асуултанд тохиолдсон хариу өгөх талаар нь нөгөө хүүхдүүдийн хувьд айгүй нөгөө хүндрэлтэй харилцаа болж ирдэг. Дараа нь болохоор нөгөө өөрийн хүсэл хэрэгцээг эрхэлдэг буюу нөгөө нэг би үлсэж гин, би тоглоомоо авмаар гэх мэт нөгөө хүнтэй харилцаж хүсэлтэй илэрхийлэх тал дээр нөгөө нэг хүнээс хэрхэн зөв хүсэлтэй илэрхийлж юмэг авах вэ? Хүн хэрхэн хүсэлтэй зөв илэрхийлж сурах вэ гэдэг бишэл байдаг байна харилцааны. Тэгвэл ойлгоход нөгөө нэг илүү хугацаа тавьдаг. Нөгөө зарим хүмүүсийн хувьд нөгөө айгүй удаан нөгөө нэг үгээрээ зөөж яддаг. Эсвэл нөгөө нэг зарим хүмүүсийн хувьд нөгөө нэг өөрийнхөө үгээр хэлэх гаддаг. Тэнгуүтээ өөрийнхөө үгийг өөрийнхөө мэддэг үгтэй зарим тохиолдолд нөгөө хальт явах тохиолдол илүү гардаг байна. Тэгвэл нөгөө нэг иймэрхүү байдлаар илэрж байгаа үгээр харилцааг хэрхэн дэмжиж болох байдлаар ерөнхийдөө хамгийн ихэнд буюу нөгөө нэг зурган гаргаж дэмжиж буюу одоо нөгөө хүмүүсийн хэлбэр одоо нөгөө хүмүүстэй яг нөгөө энэ үгээр харилцаанд хамгийн их нөгөө нэг яадаг зүйл нь одоо тэгэхээр манай хүүхд нөгөө нэг 6 харилцаагаа үнтэй хүн 6-аар ярьдаг болчих юм шүү дээ. Үгэн харилцаа нэмэгдэхгүй юм шүү дээ. Хүн 6-аар ярьдаг болчих юм шүү. Хүнтэй үг яриа болчих юм шүү гэдэг нөгөө нэг иймэрхүү ойлголт байдаг. Тэгвэл хэдүүлээ болохоор энэ ойлголтын дээр нь зурган картын зөвхөн хүүхдэд нөгөө нэг хүүхдийн таньмын төвийг зорилгоо зурган картаа хийж авчиж байгаа гэсэн. Тэнгууд нөгөө нэг зурган карт маань зөвхөн хүүхдэд зурган мэдээллийг хараагаар хөөсөө гад хүүхдэд одоо шийдэл таньмын чадварыг илүү хэмжээд өгсөн. Жишээлбэл юу яадаг вэ? Одоо нэг ногоон өнгөтэй самсны зурган карт үзүүлдэг. Тэр одоо жишээлбэл яг ямар самс юм? Нөгөө нэг төсвөртэй самдуу, төсвөргүй самдуу, дөрвөлтэй байна уу, хэдүүлтэй байна, ямар өнгөтэй байна ч юм уу те хаанда ажилласан зэрэг нөгөө хүүхдэд илүү их мэдээлэл өгөх боломжтой байдаг. Тэгвэл хүмүүс маань нөгөө зурган картыг ашиглахдаа шууд нөгөө тэр картаа үзүүлэх биш. Тэр зурган картаа хүүхдэд энэ яг ямар учиртай зурган картын дээр нь юу байгааг хүүхдэд нөгөө маш сайн тайлбарлаж өгсөн. Одоо чи таны хэлсэнчлэн энэ ийм өнгөтэй сандлаа, ийм хөлтэй, дөрвөн хөлтэй, тийм нэг хоёр хөлтэй санд байж болт юм уу ч юм уу. Утга агуулгын хувьд айгүй өргөн хүрээнд ярьж байгаа бол энэ нөгөө хүүхдийн таньмын чадварыг нэмэгдүүлснээр хүүхдийн нөгөө үеийн баялаг маш сайн нэмэгдэж байгаа гэсэн. Дараагийнх нь болохоор нөгөө одоогийн байдлаар нөгөө үг хэлэх сураагүй ч юм уу зарим нэг үгийг хэлдэг эсвэл тавтдаг хүүхдүүд байх юм бол ерөнхийдөө хүүхдүүдтэй харилцахдаа нөгөө хялбар богино үг өгүүлж ажилладаг гэсэн. Чи надаа нөгөө надаа энийг өгөөч эсвэл аваад байна. Тэгвэл сандлаа хураагаарай. Хоолоо идэ гэж яхацтай ажилласан. За чи наашаа хурдаг хоёлаа хамтаа хоолоо идэ гэх юм уу тий. Иймэрхүү байдлаар нөгөө өгт өгүүлбэр ярих нөгөө хүүхдүүдийн нөгөө бас таньмын чадварт нь нөгөө айгүй нөгөө ачааддаг үгтэй тийм учраас хэдүүлээ нөгөө тасахын тулд маш нөгөө богинохоноор явчихсан. Наашир суугаарай хоолоо идэ. Тийм их богино идэ хоолоо идэ сууй босъё явъя ч юм уу. Тэгэхэд нөгөө богино өгүүлбэр үгээр ярьж эхэлж байгаа дараа нөгөө арай богино өгүүлбэр ч юм уу. Тиймэрхүү байдлаар өгүүлбэр илүү нөгөө дэлгэрэнгүй болох боломжтой байна гэсэн. Дараа нь болохоор сонсох харилцаа тасгал буюу одоо нөгөө хүүхдүүдийн хитэн зөв нөгөө харилцаа талаар нь ярих хэрэгтэй. Одоо шийдэл сайн уу гэх юм бол чи удаас нь сайн уу тавхилбар буцаад сайн уу. Чиний нэрийг асуух юм бол чи нэрээ буцаад хэлэх хэрэгтэй байна гэдэг байдлаар нөгөө өөрсдөө нөгөө сонсох харилцаа тасгалыг нөгөө гэдэг богинохон одоо ингээд үгээр ашиглаад ч юм уу хоорондоо ингээд тасгал хийх боломжтой. Жишээлбэл нөгөө аав нь хүүхдтэйгээ ч юм уу те эгч нь дүүнэр хоорондоо ч юм уу сайн уу юу вэ? Тэнгүүд яг ямар орчинд яг ямар тасгал нэмээд одоо шийдэл гадаа хүнтэй мэдхээр бол яах юм? Тэгвэрт орвол яг ямар үг хэллийг хэрэглэдэг юм уу? Иймэрхүү байдлаар таны мэдхүүг нэг боломжтой. Дараагийнх нь болохоор нөгөө зураг үг буюу яг зурган картай адилхан. Тэнгүүд энэ одоо жишээл нөгөө зурганд орно үг нь байгаа. Тэр нөгөө одоо жишээл зургаар харуулсан зүйл нь үгээрээ байх ч юм уу. Тэнгүүд үгээр харуулж явахад тэр үгээр харуулсан зүйл нь бодит байдлаар байлаа ч юм уу тий. Одоо нэг зураг харуулж доор нь одоо жишээл телевизээр байх юм бол телевизээр харуулсан телевизэр гэсэн үг нь байл. Тэгвэл машин байх юм бол машиныхан зургийнхаа доор машин гэсэн үг нь байх юм бол тэр хүүхдүүд нөгөө харж авч байгаа мэдээлэл илүү ойлгомжтойгоор туснаа гэсэн. Хэрвээ нөгөө хүүхдүүд маань иймэрхүү байдлаар энэ зүйлийг ойлгоод ашиглах гээд оролцсон бол хүүхдүүд маш сайн урамшууллыг ашиглах хэрэгтэй гэсэн. Тэгвэл хэдэн нөгөө урамшуул ойлгох сураагүй нөгөө дөнгөж хэлж байгаа хүүхд байх юм бол нөгөө ойлгох нөгөө бит зүйлээр ч юм уу нөгөө урамшуулж хэлж байгаа. Дараа нь болохоор урамшууллыг нөгөө илүү нөгөө буюу хай-фай эсвэл өгөө мэдрэмжээ хэлэх боломжтой. Тэгвэл урамшууллыг ойлгоод ирэх юм бол эхлээд нөгөө хүүхэд маань урамшууллыг ямар ч устай яг яавал яах вэ гэдэг ингээд нэг зүйл хийгээд урамшуул авах юм гэдгийг ойлгох юм бол дараа нөгөө хийсэн зүйлээ ойлгоод урамшууллаа авахаа ойлгох юм бол урамшууллаа хугацааг нь бас ингээд сунгаа явуулдаг гэсэн. Тэгэхгүй яг нэг зүйл хийгээл нэг үгээ зөв хэлгээд сайн байна гэхгүй дараа 2 3 үг хэлээд ч юм уу сайн байна гэдэг урамшууллаа авъя ч юм уу. Тэрнийхээ дараа хай гэж
урамшуул хий ч юм уу тиймэрхүү байдлаар урамшууллын хугацаа сонгож авах хэрэгтэй гэсэн. Дараа нь болохоор нөгөө нэг саяны хэлсэнчлэн бүх үйл ажиллагааг хийхэд бичлэг хөтөлбөр үзүүл одоо нөгөө бичлэгээр үзүүлэх боломжтой гэсэн. Одоо жишээлбэл утсан дээрээ нөгөө нэг харилцан ярианы бичлэг хийгээд тэрийг харуулах юм. Тэнгүүтээ нөгөө нэг манайхан ч нөгөө зарим хүмүүс аягүй үзүүлдэг гэдэг бол тэн дээр нөгөө хэрэгтэй бичлэгийг үзүүлэх боломжтой гэсэн. Одоо жишээлбэл юуны талаар үзүүлж байгаа шил нөгөө бизнесийн талаар үзүүлээ. Эсвэл нөгөө гадуур олон нийтийн газар бэзүү авч явж байгааг үзүүлж байгаа. Яг тэр тохирсон бичлэгийг тохирсон хугацаанд хэдүүлээ үзүүлээд тэнгүүтээ энэ байдлаараа хамтран тэр нөгөө бичлэгээ харилцан яриагаа ингээд ярилцаад юу гарч байгааг тайлбарлаад явах юм бол илүү нөгөө хүүхдийн илүү сайн харуулдаг. Тэнгүүтээ үгээр дамжихгүй их зүйл илэрхийлж болдог. Өгөн бас харилцаагаа. Тэгвэл нөгөө хүмүүс харилцахдаа зөвхөн нөгөө өгөн болон өгөн бас харилцаагаар харилцдаг. Өгөн ба өгөн бас харилцааг хооронд нь заавал хамтдаа ингээд цогцороо явд юм байна. Тэгвэл өгөн харилцааны болохоор нөгөө утга агуулгад тодорхой шууд хэлбэрээр дамжуулдаг бол өгөн бас харилцаа нөгөө мэдрэмж хандлага илэрхийлэхэд маш чухал үүрэгтэй. Тэгвэл аль аль харилцаа нөгөө сансгүй хэсэг болонгуудаа үр дүнтэй ойлгоцог хамтдан ашиглах хэрэгтэй гэсэн нөгөө илүү үр дүнтэй харилцаа хүмүүст үүсгэж байдаг байна. Өгөн ба өгөн харилцаа. Тэгвэл хамгийн их ялцуул болохоор өгөн харилцаа гэж юу вэ? Тэмүүтээ өгөн харилцаа нь аутизмтай хүүхдүүдийн хувьд ямар байдлаар илэрч ирж болохыг харилцъя. Тэгвэл аутизмтай хүүхдийн нөгөө өгөн харилцааны онцлог нь одоо жишээл зарим хүүхдүүдийн хувьд нөгөө ярихгүй байж болдог. Тэгвэл нөгөө зарим хүүхд үг хэлэхгүй үг хэлж сураагүй гэсэн зарим нөгөө цөөн үг хэлж эсвэл цөөн үгээр харилцдаг байж болдог. Дараагийнх нь нөгөө яриад байгаа юм шиг мөртөө нөгөө хүний үгийг татаж хэлэх нөгөө экологи буюу нөгөө яг сонсон үг гэж хэлдэг чинь нөгөө сайн уу гэхээр сайн уу чамаа хин гэдэг нь чамаа хин юм уу иймэрхүү байдлаар нөгөө хүний сонсон үгийг шууд давтах эсвэл нөгөө хожим хань нөгөө хүний хэлсэн зүйлийг юу ийж чи юу ийж да сайн уу гэдэг нөгөө төвчөд тавч хэлгээд байдаг тохиолдол бас илэрдэг үг харилцаагаар. Тэгвэл харилцан яриа хийх нь хүндрэлтэй байдаг. Жишээлбэл нөгөө сэтгэл соёлох асуултанд тохиолдсон хариу талаар нь хүүхдүүдийн хувьд аюу хүндрэлтэй харилцаа болж ирдэг. Дараа нь болохоор өөрийн хүсэл хэрэгцээг илэрхийлэх буюу нөгөө би үлсэж чинь би тоглоомоо авмаар гэх мэт нөгөө хүнтэй харилцаж хүсэлтэй илэрхийлэх тал дээр нөгөө хүнээс хэрхэн зөв хүсэлтэй илэрхийлж юмэг авах вэ? Хүн хэрхэн хүсэлтэй зөв илэрхийлж сурах вэ гэдэг бишээ байдаг байна харилцааны. Тэгвэл ойлгоход нөгөө илүү хугацаа тавьдаг. Зарим хүүхдүүдийн хувьд нөгөө аюу удаан нөгөө нэг үгээрээ зөөж ярьдаг. Эсвэл нөгөө зарим хүүхдүүдийн хувьд нөгөө өөрийнхөө үгээр хэлэх гаддаг. Тэнгүүтээ өөрийнхөө үгийг өөрийнхөө мэддэг үгтэй зарим тохиолдолд нөгөө хальт явах тохиолдол илүү гардаг байна. Тэгвэл нөгөө иймэрхүү байдлаар илэрж байгаа үгээр харилцааг хэрхэн дэмжиж болох байдлаар ерөнхийдөө бол хамгийн эхлээд нь буюу нөгөө зурган гаргаж дэмжиж буюу одоо нөгөө хүмүүсийн хэлбэр одоо нөгөө хүмүүстэй яг энэ үгээр харилцаанд хамгийн их нөгөө яадаг зүйл нэг хэлбэл манай хүүхд нөгөө 6 харилцаагаа хүнтэй хүн 6-аар ярьдаг болчих юм шүү дээ. Үгэн харилцаа нэмэгдэхгүй юм шүү дээ. Зөвхөн 6-аар ярьдаг болчих юм шүү. Хүнтэй үг яриа болчих юм шүү гэдэг нөгөө иймэрхүү ойлголт байдаг. Тэгвэл хэдүүлээ болохоор энэ ойлголтын дээр нь зурган карт нь зөвхөн хүүхдэд нөгөө хүүхдийн таньмын хүүхдэд зорилгоо зурган картаа хийвэл авчиж байгаа гэсэн. Тэнгүүд нөгөө зурган карт маань зөвхөн хүүхдэд зурган мэдээллийг хараагаар хөөсөө гад хүүхдэд одоо шийдэл таньмын чадварыг илүү хэмжээд өгсөн. Жишээлбэл юу яадаг вэ? Одоо нэг ногоон өнгөтэй саналны зурган карт үзүүлдэг бодоход тэр одоо жишээлбэл яг ямар санал юм? Нөгөө төсвөртэй санал уу, төсвөргүй санал уу, дөрөв үлтэй байна уу, хэдэн үлтэй байна, ямар өнгөтэй байна ч юм уу те хаанда ажилласан зэрэг нөгөө хүүхдэд илүү их мэдээлэл өгөх боломжтой байдаг. Тэгвэл хүмүүс маань нөгөө зурган картыг ашиглахдаа шууд нөгөө тэр картаа үзүүлэх биш. Тэр зурган картаа хүүхдэд энэ яг ямар учиртай зурган картын дээр нь юу байгааг хүүхдүүдэд нөгөө маш сайн тайлбарлаж өгсөн. Одоо таны хэлсэнчлэн энэ ийм өнгөтэй саналаа, ийм хүчтэй, дөрөв хүчтэй, тийм нэг хоёр хүчтэй санал байж болт юм уу ч юм уу. Утга агуулгын хувьд айгүй өргөн хүрээнд ярьж байгаа бол энэ нөгөө хүүхдийн таньмын чадварыг нэгдүүлснээр хүүхдийн нөгөө үеийн баялаг маш сайн мэдчихдэг гэсэн. Дараагийнх нь болохоор нөгөө одоогийн байдлаар нөгөө үг хэлж сураагүй ч юм уу зарим нэг үгийг хэлдэг эсвэл тавтдаг хүүхдүүд байх юм бол ерөнхийдөө хүүхдүүдтэй харилцахдаа нөгөө хялбар богино үг өгүүлж ажилладаг гэсэн. Чи надаа нөгөө надаа энийг өгөөч эсвэл аваад байна. Тэгвэл саналаа хураагаарай. Хоолоо идэ гэж яцтай ажилласан. За чи наашаа хурдаг яг хоёулаа хамтаа хоолоо идэ гэх юм уу тий. Иймэрхүү байдлаар нөгөө урт өгүүлбэр ярих нөгөө хүүхдүүдийн нөгөө бас таньмын чадварт нь нөгөө айгүй нөгөө ачаадаг үгтэй тийм учраас хэдүүлээ нөгөө тасхын тулд маш нөгөө богиноноор явчихсан. Наашир суугаарай хоолоо идэ. Тийм их богино идэ хоолоо идэ сууй босъё явъя ч юм уу. Тэгэхэд нөгөө богино өгүүлбэр үгээр ярьж эхэлж байгаа дараа нөгөө арай богино өгүүлбэр ч юм уу. Тиймэрхүү байдлаар өгүүлбэр илүү нөгөө дэлгэрэнгүй ашиглах боломжтой байна гэсэн. Дараа нь болохоор сонсох харилцах тасгал буюу одоо нөгөө хүүхдүүдийн хитэн зөв нөгөө харилцах талаар нь
Оршуулад сайн уу гэх юм бол чи удаас нь сайн уу тавхилбар буцаад сайн уу. Чиний нэрийг асуух юм бол чи нэрээ буцаад хэлэх ёстой байна гэдэг байдлаар нөгөө өөрсдөө бүтээ нөгөө сонсох харилцаа тасгалыг нөгөө гэтээ өгнөхөн одоо ингээд үгээр хашиглаад ч юм уу хоорондоо ингээд тасгал хийх боломжтой. Жишээлбэл нөгөө нэг аав нь хүүхдтэйгээ ч юм уу те эгч нь дүүнэр хоорондоо ч юм уу сайн уу юу вэ? Тэнгууд яг ямар орчинд яг ямар тасгал нэмээд одоо жишээлбэл гадаа хүнтэй мэдхээр бол яах юм? Тэгвэрт орвол яг ямар үг хэллэг хэрэгэлдэг ч юм уу юм хөө байдлаар таны мэдхүүг нэг боломжтой. Дараагийнх нь болохоор нөгөө зураг үг буюу яг зургийн картай адилхан. Тэнгууд энэ одоо жишээлбэл нөгөө зурганд орно үг нь байгаа. Тэр нөгөө нэг одоо жишээлбэл зургаар харуулсан зүйл нь үгээрээ байх ч юм уу. Тэнгууд үг нь үгээр харуулж явахад тэр үгээр харуулсан зүйл нь бодит байдлаар байлаа ч юм уу тий. Одоо нэг зураг харуулж доор нь одоо жишээлбэл телевизээр байх юм бол телевизээр харуулсан телевизээр гэсэн үг нь байл. Тэгвэл машин байх юм бол машиныхын зургийнхын доор машин гэсэн үг нь байх юм бол тэр хүүхдүүд нөгөө нэг харж авч байгаа мэдээлэл илүү ойлгомжтойгоор туснаа гэсэн. Хэрвээ нөгөө хүүхдүүд маань иймэрхүү байдлаар энэ зүйлийг ойлгоод ашиглах гээд оролцмод хүүхдүүд маш сайн урамшууллыг ашиглах хэрэгтэй гэсэн. Тэгвэл хэнийг нөгөө урамшуул ойлгох сураагүй нөгөө дөнгөж хэлж байгаа хүүхд байх юм бол нөгөө ойлгох нөгөө бит зүйлээр ч юм уу нөгөө урамшуулж хэлж байгаа. Дараа нь болохоор урамшууллыг нөгөө илүү нөгөө буюу хай-фай эсвэл үгүй мэдрэмжээ илэрхийлэх ашиглах боломжтой. Тэгвэл урамшууллыг ойлгоод ирэх юм бол эхлээд нөгөө хүүхэд маань урамшууллыг ямар ч ёстой яг яавал яах вэ гэдэг ингээд нэг зүйл хийгээд урамшуул авах юм нэг ойлгох юм бол дараа нөгөө нэг хийсэн зүйлээ ойлгоод урамшууллаа авахаа ойлгох юм бол урамшууллаа хугацааг нь бас ингээд сунгаа явуулдаг гэсэн. Тэгэхгүй яг нэг зүйл хийгээл нэг үгээ зөвлөгээд сайн байна гэхгүй дараа 2 3 үг хэлээд ч юм уу сайн байна гэдэг урамшууллаа авъя ч юм уу. Тэрнийхээ дараа хай-фай гэж урамшуул хий ч юм уу тиймэрхүү байдлаар урамшууллаа хугацаа сонгож авах гэсэн. Дараа нь нөгөө нэг саяны хэлсэнчлэн бүх үйл ажиллагааг хийхэд бичлэг хөтөлбөр үзүүл одоо нөгөө бичлэгээр үзүүлэх боломжтой гэсэн. Одоо жишээлбэл утсан дээрээ нөгөө харилцан ярианы бичлэг хийгээд яга харуулах юм. Тэнгүүтээ нөгөө манайхан ч нөгөө зарим хүмүүс аягүй үзүүлдэг гэдэг бол тэрэн дээр нөгөө хэрэгтэй бичлэгийг үзүүлэх боломжтой гэсэн. Одоо жишээлбэл юуны талаар үзүүлж байгаа шил нөгөө бизнесийн талаар үзүүлээ. Эсвэл нөгөө гадуур олон нийтийн газар бэзүү авч явж байгааг үзүүлж байгаа. Тэгэхээр тохирсон бичлэгийг тохирсон хугацаанд хэдүүлээ үзүүлээд тэнгүүтээ энэ байдлаараа хамтран тэр нөгөө бичлэгээ харилцан яриагаа ингээд ярилцаад юу гарч байгааг тайлбарлаад явах юм бол илүү нөгөө хүүхдийн илүү сайн харуулдаг. Тэнгүүтээ үгээр дамжихгүй их зүйл илэрхийлж болдог. Өгөн бас харилцаагаа. Тэгвэл нөгөө хүмүүс харилцахдаа зөвхөн нөгөө өгөн болон өгөн бас харилцаагаар харилцдаг. Өгөн ба өгөн бас харилцааг хооронд нь заавал хамтдаа ингээд цогцороо явдаг юм байна. Тэгвэл өгөн харилцаа нь болохоор нөгөө утгаараа агуулгад тодорхой шууд хэлбэрээр дамжуулдаг бол өгөн бас харилцаа нөгөө мэдрэмж хандлага илэрхийлэхэд маш чухал үүрэгтэй. Тэгвэл аль аль харилцаа нөгөө сансгүй хэсэг болонгуудаа үр дүнтэй ойлгоцог хамтдан ашиглах хэрэгтэй гэсэн нөгөө илүү үр дүнтэй харилцаа хүмүүст үүсгэж байдаг байна. Өгөн ба өгөн харилцаа. Тэгвэл хамгийн их зүйл болохоор өгөн харилцаа гэж юу вэ? Тэмүүтээ өгөн харилцаа нь аутизмтай хүүхдүүдийн хувьд ямар байдлаар илэрчилж болохыг хэлцээ. Тэгвэл аутизмтай хүүхдийн нөгөө өгөн харилцааны онцлог нь одоо жишээлбэл зарим хүүхдүүдийн хувьд нөгөө ярихгүй байж болдог. Тэгвэл нөгөө зарим хүүхд үг хэлэхгүй үг хэлж сураагүй гэсэн зарим нөгөө цөөн үг хэлж эсвэл цөөн үгээр харилцдаг байж болдог. Дараагийнх нь нөгөө яриад байгаа юм шиг мөртөө нөгөө хүний үгийг татаж хэлэх нөгөө экологи буюу нөгөө яг сонсон үг гэж хэлдэг чинь нөгөө сайн уу гэхээр сайн уу чамаа хин гэдэг нь чамаа хин юм уу иймэрхүү байдлаар нөгөө хүний сонсон үгийг шууд давтах эсвэл нөгөө хожим хань нөгөө хүний хэлсэн зүйлийг юу ийж чи юу ийж да сайн уу гэдэг нөгөө төвчөд тавч хэлгээд байдаг тохиолдол бас илэрдэг үг харилцаагаар. Тэгвэл харилцан яриа хийх нь хүндрэлтэй байдаг. Жишээлбэл нөгөө сэтгэл соёлох асуултанд тохиолдсон хариу талаар нь хүүхдүүдийн хувьд аюу хүндрэлтэй харилцаа болж ирдэг. Дараа нь болохоор өөрийн хүсэл хэрэгцээг илэрхийлэх буюу нөгөө би үлсэж чинь би тоглоомоо авмаар юм гэх мэт нөгөө хүнтэй харилцаж хүсэлтэй илэрхийлэх тал дээр нөгөө хүнээс хэрхэн зөв хүсэлтэй илэрхийлж юмэг авах вэ? Хүн хэрхэн хүсэлтэй зөв илэрхийлж сурах вэ гэдэг бишэл байдаг байна харилцааны явдал. Тэгвэл ойлгоход нөгөө илүү хугацаа тавьдаг. Зарим хүүхдүүдийн хувьд аюу удаан нэг үгээрээ зөөж яддаг. Эсвэл зарим хүүхдүүдийн хувьд өөрийнхөө үгээр хэлэх гэдэг. Тэнгүүдээ өөрийнхөө үгийг өөрийнхөө мэддэг үгтэй зарим тохиолдол хальт явах тохиолдол илүү гардаг байна. Тэгвэл иймэрхүү байдлаар илэрж байгаа үгээр харилцааг хэрхэн дэмжиж болох вэ гэхээр ерөнхийдөө бол хамгийн эхлээд нь буюу зурган гаргаж дэмжиж буюу одоо хүмүүсийн хэлбэр одоо хүмүүстэй яг энэ үгээр харилцаанд хамгийн их яадаг зүйл тэгэхээр манай хүүхд зургаар харилцаагаа хүнтэй хүн зургаар ярьдаг болох юм шүү дээ. Үгэн харилцаа мэдгүй юм шүү дээ. Зөвхөн зургаар ярьдаг болох юм шүү. Хүнтэй үг яриа байх юм шүү гэдэг
ийм ойлголт байдаг. Тэгвэл хэдүүлээ болохоор энэ ойлголтын дээр нь зургийн карт нь зөвхөн хүүхдэд нөгөө хүүхдийн таньмын төлөвлөлт зорилгоор зургийн картаа хийвэл авчиж байгаа гэсэн. Тэнгууд нөгөө зургийн карт маань зөвхөн хүүхдэд зургийн мэдээллийг хараагаар хөөсөө гад хүүхдэд одоо шийдэл танин мэдхийн чадварыг илүү хэмжээд өгсөн. Жишээлбэл юу яадаг вэ? Одоо нэг ногоон хүүхдэд саналны зургийн карт үзүүлээд бодоход тэр одоо шийдэл яг ямар санал юм? Нөгөө төсвөөтэй санал уу, төсвөргүй санал уу, дөрөв үлтэй байна уу, хэдэн үлтэй байна, ямар өнгөтэй байна ч юм уу те хаана ажилласан гэсэн нөгөө хүүхдэд илүү их мэдээлэл өгөх боломжтой байдаг. Тэгвэл хүмүүс маань нөгөө зургийн картыг ашиглахдаа шууд нөгөө тэр картаа үзүүлэх биш. Тэр зургийн картаа хүүхдэд энэ яг ямар учиртай зургийн картын дээр нь юу байгааг хүүхдүүдэд нөгөө маш сайн тайлбарлах гэсэн. Одоо чи таны хэлсэнчлэн энэ ийм өнгөтэй саналаа, ийм хөлтэй, дөрөв хөлтэй, тийм ээ хоёр хөлтэй санал байж болт юм уу ч юм уу. Утга агуулгын хувьд айгүй өргөн хүрээнд ярьж байгаа бол энэ нөгөө хүүхдийн тань мэдэх чадварыг нэгдүүлснээр хүүхдийн нөгөө үеийн баялаг маш сайн мэдчихдэг гэсэн. Дараагийнх нь болохоор нөгөө одоогийн байдлаар нөгөө үг хэлж сураагүй ч юм уу зарим нэг үг хэлдэг эсвэл тавтаг хүүхдүүд байх юм бол ерөнхийдөө хүүхдүүдтэй харилцахдаа нөгөө хялбар богино үг өгүүлж ажилладаг гэсэн. Чи надаа нөгөө надаа энийг өгөөч эсвэл аваад тэгвэл саналаа хураагаарай хоолоо идэ гэж яцтай ажилласан. За чи наашаа хурдаг хоёлаа хамтаа хоолоо идэ гэх юм уу тий. Иймхүү байдлаар нөгөө өгүүлбэр ярих нөгөө хүүхдүүдийн нөгөө бас танин мэдхийн чадварт нь нөгөө айгүй нөгөө ачаадаг үгтэй тийм учраас хэдүүлээ нөгөө тасахын тулд маш нөгөө богиноноор явчихсан. Наашир суугаарай хоолоо идэ. Тийм их богино идэ хоолоо идэ сууй босъё явъя ч юм уу. Тэгэхэд нөгөө богино үгээр ярьж хэлж байгаа дараа нөгөө арай богино өгүүлбэр ч юм уу. Тиймэрхүү байдлаар өгүүлбэр илүү нөгөө дэлгэрэнгүй ашиглах боломжтой байна гэсэн. Дараа нь болохоор сонсох харилцах тасгал буюу одоо нөгөө хүүхдүүдийн хитэн зөв нөгөө харилцах талаар нь ярих гэсэн. Одоо шийдэл сайн үг юм бол чи удаас нь сайн үг тавхилбар буцаад сайн үг. Чиний нэрийг асуух юм бол чи нэрээ буцаад хэлэх хэрэгтэй байна гэдэг байдлаар нөгөө өөрсдөө нөгөө сонсох харилцах тасгалыг нөгөө гэдэг богинохон одоо ингээд үгээр ашиглаад ч юм уу хоорондоо ингээд тасгал хийх боломжтой. Жишээлбэл нөгөө аав нь хүүхдтэйгээ ч юм уу те эгч нь дүүнэр хоорондоо ч юм уу сайн уу юу вэ? Тэнгүүд яг ямар орчинд яг ямар тасгал нэмээд одоо шийдэл гадаа хүнтэй мэдхээр бол яах юм? Тэгвэрт орвол яг ямар үг хэллийг хэрэглэдэг ч юм уу иймэрхүү байдлаар тань мэдхүүг нь боломжтой. Дараагийнх нь болохоор нөгөө зураг үг буюу яг зургийн картай адилхан. Тэнгүүд энэ одоо жишээлбэл нөгөө зурганд орно үг нь байгаа. Тэр нөгөө одоо жишээлбэл зургаар харуулсан зүйл нь үгээрээ байх ч юм уу. Тэнгүүд үгээр харуулж явахад тэр үгээр харуулсан зүйл нь бодит байдлаар байлаа ч юм уу тий. Одоо нэг зураг харуулж доор нь одоо жишээлбэл телевизээр байх юм бол телевизээр харуулсан телевизээр гэсэн үг нь байл. Тэгвэл машин байх юм бол машиныхан зургийнхаа доор машин гэсэн үг нь байх юм бол тэр хүүхдүүд нөгөө харж авч байгаа мэдээлэл илүү ойлгомжтойгоор туснаа гэсэн. Хэрвээ нөгөө хүүхдүүд маань иймэрхүү байдлаар энэ зүйлийг ойлгоод ашиглах гээд оролцсон бол хүүхдүүд маш сайн урамшууллыг ашиглах хэрэгтэй гэсэн. Тэгвэл хэнийг нөгөө урамшуул ойлгож сураагүй нөгөө дөнгөж хэлж байгаа хүүхд байх юм бол нөгөө ойлгох нөгөө бит зүйлээр ч юм уу нөгөө урамшуулж хэлж байгаа. Дараа нь болохоор урамшууллыг нөгөө илүү нөгөө буюу хай-фай эсвэл үгүй мэдрэмжээ хэлбэрээс юм ашиглах боломжтой. Тэгвэл урамшууллыг ойлгоод ирэх юм бол эхлээд нөгөө хүүхэд маань урамшууллыг ямар ч устай яг яавал яах вэ гэдэг ингээд нэг зүйл хийгээд урамшуул авах юм гэдгийг ойлгох юм бол дараа нөгөө нэг хийсэн зүйлээ ойлгоод урамшууллаа авахаа ойлгох юм бол урамшууллаа хугацааг нь бас ингээд сунгаа явуулдаг гэсэн. Тэгэхгүй яг нэг зүйл хийгээл нэг үгээ зөв хэлгээд сайн байна гэхгүй дараа 2-3 үг хэлээд ч юм уу сайн байна гэдэг урамшууллаа авъя ч юм уу. Тэрнийхээ дараа хай-фай гэж урамшуул хий ч юм уу тиймэрхүү байдлаар урамшууллаа хугацаа сунгаж явах гэсэн. Дараа нь болохоор нөгөө саяны хэлсэнчлэн бүх үйл ажиллагааг хийхэд бичлэг хөтөлбөр үзүүл одоо нөгөө бичлэгээр үзүүлэх боломжтой гэсэн. Одоо жишээлбэл утсан дээрээ нөгөө харилцан ярих нэг бичлэг хийгээд яга харуулах юм. Тэнгүүтээ нөгөө манайхан ч нөгөө зарим хүмүүс аягүй үзүүлдэг гэдэг бол тэрэн дээр нөгөө хэрэгтэй бичлэгийг үзүүлэх боломжтой гэсэн. Одоо жишээлбэл юуны талаар үзүүлж байгаа шил нөгөө бизнесийн талаар үзүүлээ. Эсвэл нөгөө гадуур олон нийтийн газар бэзүү авч явж байгааг үзүүлж байгаа. Тэгэхээр тохирсон бичлэгийг тохирсон хугацаанд шийдвэрлээ үзүүлээд тэнгүүтээ энэ байдлаараа хамтран тэр нөгөө бичлэгээ харилцан яриагаа ингээд ярилцаад юу гарч байгааг тайлбарлаад явах юм бол илүү нөгөө хүүхдийн илүү сайн харуулдаг. Тэнгүүтээ үгээр дамжихгүй их зүйл илэрхийлж боддог. Хүмүүс харилцаагаа. Тэгвэл нөгөө хүмүүс харилцахдаа зөвхөн нөгөө үгэн болон үгэн бас харилцаагаар харилцдаг. Үгэн ба үгэн бас харилцааг хооронд нь заавал хамтдаа ингээд цогцороо явд юм байна. Тэгвэл үгээр харилцаа болохоор нөгөө утга агуулгад тодорхой шууд хэлбэрээр дамжуулдаг бол үгэн бас харилцаа нөгөө мэдрэмж хандлага илэрхийлэхэд маш чухал үүрэгтэй байдаг. Тэгвэл аль аль харилцаа нөгөө сансгүй хэсэг болонгуудаа үр дүнтэй ойлгоцог хамтдан ашиглах хэрэгтэй гэсэн нөгөө илүү үр дүнтэй харилцаа хүмүүст үүсгэж байдаг байна. Үгэн ба үгэн харилцаа.